Тэрнээс болоод бид нар таны нөгөө 2019 онд найдвартай он гэсэн ноглож чинь байхгүй болсон байгаа шүү дээ. Тэрийг ойлгож байгаа тий. За дараагийнх. За хэр микрофон юу юм бэ? Солонгоо дэцээд микрофоноос. Таны микрофон эхлээд ажиллах юм байна. Дараа нь ээлжлээд энэ. За улсын хурлын төр хорооны дарга эрхэм гишүүдийн энэ орой амтлан айлтгая. Тэгээд бас өнөөдөр оролцож байгаа бас нийт оролцогчдынхаа энэ орой амтлан айлтгая. Тэгээд миний хувьд хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа болон засгийн газрын хэрэглэх газрын дэд дараагаар ажиллаж байх хугацаанд бас оюутлогоо төсөлтэй холбоотой яриа хэлцээнд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд тухайн үед яг 2020 оны 8 дугаар сард засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн хувьд бол улсын хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд бол яриа хэлцээ бол явагдсан. За тэгээ энэ яриа хэлцээ бол оюутлогын ордын ашиглалтанд Монгол улсын эрх ашиг хангуулах тухай гэд нэлээд цогц зөргүүн үрээтэй агуулгаар батлагдсан улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг засгийн газар тухайн үед хүлээсэн. Тэгээд яриа хэлцээний үр дүнд 2021 оны 103 дугаар тогтоолоор бас дахин улсын хурлын тогтоол гарсан. Тэгээд энэ улсын хурлын тогтоолд бас тусгасан агуулгууд бүрэн хэрэгжснээр 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзнэ гэдэг. Тэгээд өнөөдөр бас яригдж байгаа энэ Онтарио компанитай холбоотой асуудал бол тухайн үед яг улсын хурлын энэ тогтоолуудад бол байгаагүй. Харин оюутлогоо компани, Онтарио компани ингээд гадаад улсад арбитрийн шүүх ингээд маргаан үүссэн байна гэдэг мэдээллийг бол бид нар тухайн үед авч ирсэн. Тэгээд энэ мэдээллийг бол ер нь гадаад хэвлэлээс бол авч ирсэн. Тэгээд тухайн үед бол маргааны явцын талаар бас энэ мэдээлэл авах боломжгүй. Ягаад гэхээр энэ нууц арбитрийн ажиллагаа нууцын зэрэгэлтэд явж ирсэн. За тэгээд дараа нь бас оюутлогоо компанийн төлөөлөл өдрөх зөвлөл дээр энэ Онтарио компани эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг оюутлогоо компани шилжүүлэх гэж байна гэдэг хэлцэл орж ирээд бас ажлын хэсгийн төвшөнд энэ асуудал бол яригдчихсэн. Тэгээ бид нарт бас улсын хурлын 103 дахь тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн дараагаас өгсөн чиглэлийн дагуу гэрээ эрх зүйн ажлын дэд хэсэг дээр энэ Онтарио компанитай холбоотой асуудлаар тодорхой бас дүгнэлт гаргаад 2024 оны 4-р сард бол хөрвүүлж исэн. За энэ дүгнэлтийн гол агуулгаас ямар вэ гэхлээр ер нь бол оюутлогоо компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээ юу юм бэ? Энэ цар хүрээ бол тухайн үед одоо яг гэрээн дээр гэрээт талбай гэдгээр бол тодорхойлогдсон. Оюутлогоо компани үйл ажиллагаагаар одоо хязгаарлагдана гэдэг. Гэрээ талбай гэдэг маань тухайн үед яг өнөөдөр оюутлогоо компани эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлүүд тэгээд нэмэлт одоо өөрсдөө хүсэлт гаргасны үндсэн дээр хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулахыг хүсэх юм бол одоо нэмэлт тусгай зөвшөөрлүүд орж болно гэдэг. Ингэх юм бол нэмэлт хүсэлт тавьсан тохиолдолд тусгай зөвшөөрлөлтөд холбогдуулаад хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бас заалт байгаа. Тэгэхээр үүний дагуу бол хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт орно гэдэг нь цаад агуулга нь юу вэ гэхлээр зөвхөн бас 34% холбоотой асуудал биш. Нөгөө талаараа оюутлогоо компани энэ шилжүүлэх гэж байгаа тусгай зөвшөөрлөлтөөр олборлолтын үйл ажиллагаа явуулаад үүнээс орлоготой холбогдуулаад Монгол улсад төлөх татврын хэмжээ ямар байх вэ? Татвар тогтворчих уугүй юу гэдэг асуудал бас мэдээж бидний хувьд мэдээж анхаарал татсан одоо асуудал байсан. Тэгээд Монгол улсын холбогдох одоо хууль тогтоомжоор татврын орчныг тогтворжуулах аливаа этгээдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж татврын асуудлаар зөвшөлдсөхөд улсын хуралтай зөвшөлдсөх зайлшгүй шаардлагатай нь бол улсын хурлын шийдвэрлэх асуудал байна. Тэгээд оюутлогоо компани төлөөлөл өдрөх зөвлөлдөр энэ хилцлийг бас батлах нь тус компани төлөөлөл өдрөх зөвлөлийн шийдэх асуудал мөн эсхийг бас нэгтлэх шаардлагатай байна гэдэг бол хариултыг бол тухайн үед бол бид нар хөргүүлж ирсэн. За мэдээж бол засгийн газар одоо үргэлжлүүлээд яриа хэлцээ хийж байгаа байх. Тэгээд энэ яриа хэлцээ бол Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу бол явах ёстой гэж бодож байна. Тэгээ мэдээж үүн дээр бол засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаад тодорхой ажлууд хийгдэж байгаа хаа. За оролцогчийн микрофонд баясгалан төлөөлөл өдрөх зөвлөлийн гишүүн. За та бүхэн энэ нүчийн мэндийг төвшүүлье. Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Онтарио компани хойрол лицензтэй холбоотой тууз дээр ямар хэлэлцээ хийгдчихсэн, шийдвэр гарч ирсэн гэсэн асуултанд хариулъя. За миний бие 2020 оны 11 сард нээлттэй сонгон шалгалтаар оюутлогоо компани туузын гишүүнээр томилогдож 5 жил ажиллаж байгаад энэ оны 10 дугаар сард чөлөөлөгдсөн байгаа. За тухайн ажилласан 5 жилийн хугацаанд бол оюутлогоо компанид ямар нэгэн байдлаар нууцын гэрээ байгуулаагүй. За тэр чухаараа тууз дээр болсон яриа хэлэлцээр болон гарсан шийдвэрүүдийн талаар нээлттэй мэдээлэл хүргэж одоо оюутлогоо компаниас ирсэн нууцын мэдээлэл энэ тамгад дарсан асуудлуудтай холбоотойгоор
тодорхой мэдээллүүдийг өгье гэж бодож байна. За Андре компани хоёр лицензтэй холбоотой асуудлаар түрүүн манай шинжээчийн танилцуулсан дүгнэлтэнд бас байсан. Энэ асуудал бол хамгийн анх манай туудас 2022 оны 6 дугаар сард танилцуулагдж байсан. Танилцуулсан шалтгаан нь бол 2022 оны 5 сард Андре гэдэг компани маань оюутлага компаниг арбитрийн маргаанд нэхэмжлэг гаргачихсан буюу 2004 онд хоорондоо хилцэж тохирсон боловч зурагдаагүй байсан хамтран ажиллах гэрээгээ зуръя гэсэн шаардлага хүргүүлж арбитрийн маргаан үүсгэсэн. За тухайн арбитрийн маргаан үүсснээс хойш бол тууз дээр албан бусаар мэдээлэл өгч болон туузын илж турлууд дээр мэдээлэл өгч явж байгаад 2022 оны 9 дугаар сарын хурлаар яг тодорхой шийдвэр гаргах тогтоол бүх юм мэдээлэлд орж ирсэн. Тухайн тогтоолд бол ямар тогтоолын төсөлд ямар мэдээлэл байсан бэ гэхээр одоо ингээд арбитр явж гин арбитрийн бид нар нэг бол эцсийн шийдвэрийг хүлээж болно. Нөгөө бол бид нар арбитрийн маргаан явж явах хугацаанд Андретэй шийдэл төрөх боломжтой юм аа. Тийм болохоор арбитрийн маргааныг дуустал хүлээхийн оронд шийдэлд хүрч лиценз шилжүүлэх болон өмнө нь зурагдаагүй байсан хамтран ажиллах гэрээгээ зуръя гэсэн тогтоолын төсөл бол оруулж ирж байсан. За үүнээс хойш бол яг энэ асуудлаар түрүү танилцуулсанчлан 12 удаа хилцэгдэж явсан. Яг энэ хилцэх явцад бол манай Монгол Улсын засгийн газрыг төлөөлж буй 3 туузын гишүүд бол ямар чиглэл авч ямар байр суурь илэрхийлдэг байсан бэ гэвэл нэгдүгээр энэ хоёр лиценз маань хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хамрагдах хэсэг нь тодорхой бус байна. За хоёрдугаар тухайн хоёр лиценз нь бол оюу толгой бүлэг ордын стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын хил хязгаарт бас тодорхой байдлаар тусгагдаагүй байсан учраас энэ хоёр лицензийг стратегийн ач холбогдол бүхий лиценз мөн үгүй юу гэж үзэх нь тодорхойгүй байсан учраас ажлын хэсгээс болон манай толгой компани болох Эрдэс Монголын туузаас уг асуудлууд дээр ямар нэгэн шийдвэр байр суурийг илэрхийлэхгүй зөвшөөрөхгүй яв гэсэн чиглэлүүдийг өгсөний дагуу ингэж 12 удаа хуралдсан. За ингэж 12 удаа хуралдах явцад мэдээж оюутлага болон Андре компани хооронд арбитрийн маргаан бол өрнөд явж исэн. За миний зүгээс бол тухайн арбитрийн маргааныг юу гэж харсан бэ гэхээр хоёр компани бол хоёулаа тухайн хоёр лицензийг бол оюутлага компани руу шилжүүлэх сонирхолтой. Тэгээд шилжүүлсний үр дагавар нь бол юу вэ гэхээр 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний одоо цар хүрээнд оруулаад татварын хөнгөлөлт идэлүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөтөлт хөрөнгө оруулалтын гэрээний дагуу идэлэх гэсэн тийм сонирхолтойгоор тухайн хоёр лицензийг бол оюутлага компани руу шилжүүлэх хүсэлтэйгээр хоорондоо одоо арбитрийн маргаан үүссэн болоод за тэгээд тухайн арбитрийн маргааны шийдвэр нь бол 2022 оны 12 сард гарсан. За ойлгомжтой тухайн арбитрийн маргааны үед бол тууз дээр ч бас маргааны асуудлаар биднэрт мэдээлэл өгөөд явж исэн. Тухайн мэдээлэл бол юу гэж хэлсэн бэ гэхээр арбитрийн шүүгчд нь өөрсдөө гайхаж исэн. Танаа хоёр компани хоёулаа айл алын лицензээ шилжүүлэх хүсэлтэй байгаа бол юундаа маргаат байгаа юм бэ гэсэн тийм асуудал яригдчихсэн. За тухайн арбитрийн маргаанд бол манай Монгол Улсын засгийн газрыг төлөөлж ямар нэгэн хүн оролцоогүй. За би цагаа дуусгаас өмнө сонголт хүсч болох уу? За баярлалаа. За тэгээд тухайн арбитрийн шийдвэр бол мэдээж 2022 оны 12 сард одоо яг хүлээсэнчлэн тухайн лицензүүдийг оюутлага компани өөр дээрээ шилжүүлэн авах үүрэгтэй юмаа гэсэн байдлаар гарсан. Яг гэвэл оролцогч талууд нь аль алин тийм байр суурьнээр хийж маргааны үргэлжлүүлсэн учраас за дахин хэлгээд уг маргаанд манай Монгол Улсын засгийн газрыг төлөөлж ямар нэгэн байдлаар оролцоо байгаагүй. За тэгээд яг одоо арбитрийн маргааны шийдвэрийг харах юм бол бас тухайн шүүгчид ч бас Монгол Улсын хууль эрх зүйтэй бас нийцүүлэх ёстой шүү гэсэн асуудлыг айгүй зөвөр хөндөж тавьсан байсныг бас дурдхан зүйтэй болов. За тэгээд арбитрийн маргаан эцэслэгдээ шийдвэр гарсны дараа бол 2025 оны заавчлаарай арбитрийн маргааны шийдвэр 2024 оны 12 сард гарсан шүү. Бид бүр бороо хэлчлээ. За тэгээд шийдвэр гарсны дараа бол 2025 оны 1 сарын 31-нд болсон туузын ээлжид бус хурлаар оюутлага компани тууз хурал За Цэгрэнбат гишүүн. За 8 номер инфо. За төр хорон гишүүдийн өнөөдрийн мэндийг хүргье. Оюутлага тууцын одоо Монголын талын төлөөл Намсран Цэгрэнбат байна. За миний би 2021 оны 10 сараас 23 оны 12 сарын хугацаанд Эрдэнэс оюутлагад компаниг гүйцэтгэх захирал 22 оны 10 сараас өнөөдөр хүртэл оюутлага компани тууцын гишүүнээр ажиллаж байгаа. Энэ ажиллах хугацаанд Монголын талын төлөөлөл тууцын гишүүд маань Монгол Улсын хурлын 40, 57, 92,
103 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхийг одоо үүрэг нь бидний үүрэг юм аа. За онцгой гэдэг асуудал яагаад гарч ирдэг вэ гэхээр өнөөдөр нэг хөрөнгө оруулалтын гэрээний хэсэг мөн биш дээр их ач холбогдол өгч байна. За энэ хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлэгчдийн гэрээ маань олон салаа утгатай учраас бид 16 жил маргаж байгаа. Асуудлаа яг шийдье гэхээр одоо бүгд муугаар яриад сайн лүү чиглүүлэе гэж байгаа учраас Монголын талч дээр гадны хөрөнгө оруулагчдаар өөр өөрийн байр сууриа ойлголцъё гэдгээс илүүтэйгээр эсрэг хамгаалахын тулд байсараж өдий хүрснийг хэлэх ёстой. Яагаад вэ гэвэл оюутлогоо төслийн төсөв хэтрэлд ярих болохоор тэзүү яригддаг. Тэзүү яригдангууд амтраа орж ирдэг. Эдийн засгийн тооцоол дээр амтраагаас олж байгаа тэр одоо хөдрийн биет баялагийг чинь тооцоолно хөрөнгө оруулалтын гэрээн дээр зоосон хувь хэмжээгээр тооцогддог учраас энэ маргаантай байдаг. Энэ дээрээ үндэслээд одоо ашигт малтмалын газар, сангийн яам, хууль зүйн яам, за Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюутлогоо компани байр сууриа нэгтгэж чаддгүй өнөө үрсэн. Гэхдээ өнөөдөр хилцүүлгийн дараа нэг талдаа гарна гэдэгт бол итгэлтэй байна. За төсөв хэлэлцэх болон асуудал шийдэх үедүүд Монголын талын төлөөлөл тузын гишүүд 3 байр суурийг барьдаг. Нэгдүгээр энэ хөрөнгө оруулалтын гэрээнд чинь асуудлыг шийдэхийн тулд тэзүүчин батлагдах ёстой. Хоёрдугаар тэзүүчин батлагдахаар бид зардал хэтрэлтийг одоогийн мөрдөгч байгаа 15-аас дээшээ доошоо хувьд лимитэнд чи хүргэх гарц гарч байна. Тэгэхээр аль тэзүү хүчин төгөлдөр. За 21 оны одоо их хурлаас баталсан 103 доор тогтоолоос үндэслээд дубаа гэрээг цуцалж хүчингөө тооцох тогтоол гарсан. Энэний дагуу хөрөнгө оруулагч талд удаа дараа албан ёсоор шаардлага тавьсан хэдий ч хөрөнгө оруулагч тал хүчинтэй мэтээр явж байгаа. Зардал хэтрэлтээр 6-3-аар одоо дубаан гэрээгээр бий болсон зардлаа одоо оюутлогоо төслөөс аваа явж байгаа. Энэ нь юу вэ гэд буцаад бид харах юм бол энэ оюу толгой төсөл дээр хөрөнгө оруулагчид давуу эрэхтэй мó Монгол улсын одоо их хурлаас чиглэлээ авч засгийн газраас байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр юм гэдэг маргаан дээр очиж байгаа юм аа. Тийм учраас өнөөдөр бид одоо энэ асуудлыг ярьж байгаа. Энэ асуудлыг одоо албан ёсоор одоо Эрдэнэс оюутлогоо компани зүгээс 22 оны 5 сарын 25-нд онцгой ресурсын захирал Стив Скотт явуулж ирсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангая. Энэ байгаа байдал чинь Монгол улсын одоо ашигт мултмлын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлын талаарх одоо шийдвэрийг хангаж байгаа мó. Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах Монголын талтай идэвхтэй санаачилтаа ажиллах зүйтэй гэдэг одоо бичгийг явуулж ирсэн. Үүний дагуу бас тодорхой санал ирсэн хэдий ч энэ олон маргаантай албан ёсны их сурвалжуулсан гэрээ хэлцүүдийнхээ дунд бүх тал төөрцөн байна. Монголын талын тавьсан шаардлагыг хөрөнгө оруулагч тал нь хүлээн зөвшөөрдөг. Хөрөнгө оруулагчдын талбарт бид ингэж ойлгож байна гэсэн албан бичиг өгөхөөр тэр нь Монгол улсын одоо хууль тогтоомжийг нийцэхгүй байна гэдгийг одоо тухайн Эрдэнэс оюутлогоо компани одоо Эрдэнэс Монгол авч үзэж өөрийн байр суурийг одоо хангах чиглэл өгдөг юм аа. За дээр нь оюу толгой тузын гарч байгаа аливаа шийдвэрт түрүү хэлсэн Монгол улсын үндсэн хууль заасан эрх ашигуд болон их хурлын 40 57 92 дугаар тогтоолын биелжлийг хангах үүднээс Эрдэнэс Монгол компани тузын одоо хурлаар зүйл заалт болгоноор өдөрдөмж авч бид оролцдог. Түүнээс биш. За дараагийнх нь жаргалан гишүүн хэлснээр инх хоёр гишүүн 3 номерыг фром номерыг хоёр ерөнхийлөгч. За баярлалаа. За тэгэхээр маш нарийн мэдээлэл өгч байна. Гэхдээ би бол зөвхөн та бүхнийг бол том зургаар нь хараач. Тэгээ нэг жижиг сажиг юм яриад тэгэхээр бид төөрсөөр угаа тэгээд яг учир нь олоход хэцүү. Монгол улс өөрөө төр засгийн өөрөө бодлогоо тодорхойлт хэцүү болчихж байна. Гэхдээ нэгдүгээрт бол Rio Tinto гэж ямар компани юм гэдгийг ойлгох. Энэ бол үнэхээр том хүчтэй компани. Манайх шиг юм ядуу бууруу оронд хэрэгжүүлсэн гол том төслүүдэд маш их маргаан дэгдүүлсэн. За Папуа Шинэ Гвинейд бүр иргэний дан үүссэн байж магадгүй гэсэн байдалтай хятад авилгын хийх хорвогдсон. Саяхан одоо Сербид тэр ордоос газрыг ашиглаж бөөн эсэргүүцтэй тулгарсан. Ийм л компани. Гэхдээ энэний одоо буруу гэж хэлэхэд хэцүү. Энэ ч угаасаа олон одоо 10 жил 100 гаруй жил ингэж ажиллаж сурцсан компани байхгүй юу? Тэгэхээр тэрийг одоо бид нар шүүмжлээд яг бид нар харин алдаа хийснийг өнөөдөр зөвшөөрөөд тий одоо би эдгээр заавал нэг хэнийгээ буруутгахаас илүү алдаа хийчихжээ. Тэгэхгүй хоорондоо бид нар малгаад нэг хэсэг нь би алдаа хийгээгүй гэж маргаад нөгөөдөл чи алдаа хийсгээд марах гэдэг шүү дээ. Үгүй. Энэ бол алдаа гэдэг нь бол ойлгомжтой. Тийм учраас алдаа хийснийг зөвшөөрөөд Rio Tinto-то одоо дахиад тэгвэл бүгдээрээ
алдаан дээрээс сургамж яваад ингэж ажиллая гэдэг бодлогыг л тодорхойлох гэж өнөөдөр энд одоо бид суулгасан гэж бодож байгаа. Түүнээс одоо энэ дээр би зөв хийсэн, би буруу хийсэн гэж ингэж ярих нь нэг ач холбогдолтой биш байх гэж. Тэгэхээр одоо би цаашид энэ олон улсын гэрээ мөн үү биш юм уу гэдэг асуудалд сонь байгаа юм. Хэрв олон улсын гэрээ муу юм бол бид нар хүндэх ёстой. Угаасаа үндсэн хуулинд нэг орцсон байгаа. Гэтэл эний чинь улсын хурал 57 дугаар тогтоолоор 40 дугаар тогтоолоор ийм гэрээ байгуулах эрхийг өгж байгаа ч гэсэн буцаж улсын хуралд танилцуулж сойрхон батлуулах ёстой. Тэгээгүй учраас энэ 57 дугаар тогтоол чи хэрэгжээгүй гэж бид нар одоо маргалдаад байгаа шүү дээ. Ягаад гэвэл улсын хурал тэрийг ахиж эргэж авч үзээгүй. Улсын хурал сойрхон батлаагүй. Тийм учраас энэ олон улсын гэрээ биш гэж би бодож байгаа. Энэ бол зүгээр л одоо парламентыг хуурсан ч юм уу, эсвэл одоо тухайн үед цаг хугацаар ямар байсан, эдийн засгийн хэцүү байсан ч гэж байгаа юм янз янзын тайлбарууд байж болно. Гэхдээ энэ бол олон улсын гэрээ биш. Тийм учраас бид нар засах болцоотой. Энийг засахдаа дахиад 34%, 50% гэж яриа болио. Тэр бол шал худлаа, чулуу хөөлгсөн хуулийн зохицуулт байсан манад. Нэг 34% авах гээд байгаа юм шиг, 50% авах гээд байгаа юм шиг үндсэн хууль юу гэж заасан юм? Төрийн өмч, ард түмний мэдэл 100%, 6-гийн 2 юу гэж заасан юм? Нийтийн өмч, тэрийг паблик одоо буюу одоо ард түмний өмч гэж нэрлэсэн. Тэгэхээр энийг яаж зохицуулдаг юм бэ гэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна. Төрийн өмч 100% хадгална. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Тэхийн тулд бол бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна. Тийм учраас одоо оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн хуваах гэрээ болгох хэрэгтэй. Онтригийн асуудыг бол тусад нь шинэ бүтээгдэхүүн хуваах гэрээ байдлаар засах хэрэгтэй. Бид нар инхийн тулд бол манад боловсон хүчин байна. Чадахгүй бол гадаадаас хүмүүсийг хөлсөж яваад Монголын хоёр шиг тусгаад бүтээгдэхүүн хуваах хамгийн шидэд дэлхийн жишгийг аваад ийм бүтээгдэхүүн хуваах гэрээгээр өөрсдөө хэрэгшгийг хамгаалах, өмчөө өөртөө буцааж авах. Тэгээд шууд одоо ашиг хуваахыг хүлээлгүйгээр, ашиг гарахыг хүлээлгүйгээр шууд одоо анхныхаа тэр баяжмлаа гаргахаас ахуулаад Монгол улс тодорхой хувиар тэр одоо хөрөнгө оруулалтын үр ашгийг хүртэх болцоотой шүү гэдгийг бас хэлчихье. За энд бол татвар төлдөг, ажлын байр бий болгодог гэж ярьдаг. За тэрийг сайн. Гэхдээ ямар ч компани тэгнэ шүү дээ. Рио Тинто биш байлаа гэхэд өөр одоо жижиг гэж хятадын компани ч юм Оросын одоо ямар нэг компани орж ирлээ гэхэд бол татвар төлж таараа шүү дээ. Ажлын байр бий болгож таараа шүү дээ. Энд чинь гавьяа биш байхгүй юу да. Энд чинь угаасаа л компани хийдэг ажил. Тийм учраас энийг одоо нэг оюу толгой бидэрт гайхалтай юм хийгээд өгөл Рио Тинто тийм хийсэн гэсэн одоо ийм хуучин хоцрогдсон одоо маягаар бие биенийг ухуулах хэрэггүй. Тэгэхээр бүтээгдэхүүн байх гэрээгээр л бүгдээрээ энэ алдаага засъя. За жаргалан гишүүн нэмж тодруулах уу? За жаргалан гишүүн нэмж тодруулъя гэж. За сая баясгалан гишүүн энэ арбитрийн маргааны зорилго нь болохоор шийдлэгцэн шилжүүлэх явдал байсан гэж бас ярьлаа. За энэ дээр би Рио Тинтогийн байр суурийг бас сонсомоор байна. Энэ арбитрийн маргааны үр дүн гэр нь одоо зааш юу гэж харж байгаа вэ? За хоёрдугаарт нь болохоор би түрүүн бас асуусан хариулт авч чадаагүй. Рио Тинто болохоор нэг юм мэдэгт хийсэн л дээ. 25 оны 6 дугаар сарын 30-нд юуны онтрэ дээр хамаарж байгаа талбай дээр явж байгаа уулын ажлын төлөлгөө дээр панел 1 гэдгээ төр одоо паузлаад тэгээд арай өөр уулын ажлын төлөлгөө хэрэгжүүлэхээр болж байгаа гэсэн нэг тийм мэдээлэл танай вебсайтн дээр гарсан байгаа. Энэ яг ямар учир шалтгаантай вэ? Энэ юу н одоо энэ төслийн үр өгөөжд ямар нөлөө үзүүлж байгаа вэ? Юу н яагаад ийм шийдвэр гарах болсон бэ? За 9 номерын микрофон мөнгөсөх захирал арилгав. За жаргалан гишүүн түрүүн бас 2 асуулт асуусан тэрэнд нь хариулах зав гарааг байгаа. За тэрийг нь гяс хариулаа явуучаа. Та түрүүн асуусан антрэ оюутлогын хоёрын хооронд өөр тооцооны асуудал байгаа юу? Тэрний хүүн юу вэ гэд. За оюутлогын компани бол антрэгийн өмнөөс зардлыг гаргаад явж байгаа. Тэрэн дээр бол түрүүн шинжээж хэлж исэн 13 сая долларын баланс байгаа. За түрүүн бас эргэжсэн Канадын прайм дээр нэмэх нь 2% хүүтэйгээр тооцогдоод явж байдаг. Би түрүүн хэлэхдээ тэрийг сайжруулад лайбер дээр нэмэх нь 6.5 руу хүргээд ирсэн байгаа. За хоёр өөр гэрээтэй хүмүүс бол одоо хоёр өөр зохицуулалттай байхад зардлын тооцоон дээр өнөөдөр хүндрэл гардгуу гэж асуусан. Хүндрэл гарах нь гарнаа. Гэхдээ одоо бидний яригдж байгаа юугаар
шийдэл ашигла болвол За нэмэлт 1 минут. 9 номерын микрофон. хувааж тооцох бол аргачлал дээр бол тохирсон байгаа. Тэгэхээр энэ бол их амархан аргачлал биш. Гэхдээ бол хэрэгжүүлэх боломжтой гэж бол бодож байна. За түрүүний арбитрийн шүүхийн холбоотой асуудал яагаад оюутлогоо антрын хоёр хоорондоо бүтэлцээд байгаа юм бэ гэдэг асуултыг асууж байна. За тэрэн дээр бол баясгалан гишүүн маань бол өөрийнхөө хувийн байр суурь таамаглалыг бол дэвшүүлж байна. За би тэрэндээ бол одоо бас нэцамаар байна. Яагаад гэвэл энэ хоёр харилцан хамааралгүй хоёр компани үнэхээр 2004 оны гэрээг сайжрах хүсэлтэйгээр бид нар бол хилцээр хийгээ явж исэн. Энэ хугацаанд бол антрын төвчээр нь барагдаад оюутлогоог шүүхт өгөөд энэ хуучин гэрээг ядаж албажуулж авъя гэдэг арбитрийн шүүх байсан. Тэгээд энэ арбитрийн шүүхийн процессыг бол тухайн үед нь бол нэлээд дээхнүүдээс танилцуулж явж байсан. Тэгэхээр энэ дээр бол нэг ямар нэгэн Сүүлийн тодруулах таах уу? За 9 минут 9 номерын микрофон сүүлийн тодруулах. 1 минут. ихэнх дуртай хариулчлаа. Дээрээс нь бас нэг асуулт хариулж амжааг байгаа. Тэгээ 4 асуулт байсан болохоор. Тэгэхээр сая юу яаж юм л та. За бид нар 2004 оны гэрээ гэж яригадаад байгаа. Үзэглэггүй гэрээг шүүмжил их байсан. Бид нар ч гэсэн шүүмжилж байсан оюутлогоогоос. Хүлээн одоо хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнө гарч ирсэн гэрээ учраас энийг сайжруулъя гэдэг тухайн үеийн Тэмүүлэн гишүүн, Отгочлуу гишүүн, одоо Тузан гишүүд шүүмжилж байсан. Тэр шүүмжлийг бид нэр сонсоод оюутлогын менежментийн баг энэ 2004 оны гэрээг сайжруулад төлөөд удирдлагын 2024 оноос танилцуулж эхэлсэн. За тэр хилцээрт бол манай Эрдэнэс оюутлогын хамт олон бас оролцоо явуулсан байгаа. Антрэтис хилцээртэй. Тэр гэрээ туз дээр өргөн баригдаа шийдэгдээгүй учраас шийдэгдэхгүй удаад байсан учраас антрэ шүүхийн процесс эхлүүлээд ядаж хуучин гэрээгээ албажуулж авъя гэдэг юм хийсэн юм байна. Одоо тэгэхээр би дахиад хэлэхэд одоо бидний яриад байгаа тэр За Жаргалан гишүүн сүүлийн тодруулга. За Цэрэнбат гишүүн бас энэ тэзүүтэй холбоотой асуудлыг хөндлөө. За зардлын хэтрэлт ярих гэхлээр нөгөө тэзүүгийн асуудал хөндөгддгөө гэсэн зүйл ярьлаа. Тэгэхээр энэ тэзүүтэй холбоотой холбогдох хүмүүсээс асуулт асууя гэж бодож байна. Гэрээ байгуулагдсан даруйд батлагдсан тэзүүдийн оёд онтрэгийн лицензд хамаарах талбай олборлолт ер нь хамаарсан уу? Байр зохицоодоо. Тийм. Ер нь тэзүүтэй холбоотой энэ онтрэгийн олборлолт 30% гэдэг байгаа шүү дээ, тий. Тэр нөгөө анхны та хэдийн тэр 9 онд гэрээ байгуулсан даруйдаа батлагдсан тэзүүд тэр 30%-ийн чинь тэр нөөц хамаарж байгаа мó? Ер нь энэ тэзүүдээр яах ёстой вэ? Зардлын хэтрэлт ярих гэхлээр тэзүү яриад байна гэж байна. Энийг би танаас асуумаар байна. Даваас суран гишүүнээс асуумаар байна. Тэгээд Цэрэнбат гишүүнээс асуумаар байна. За тодруулууд 1 минутад байгаа. Тэгэхээр 1 минутанд та бүхэн багтааж хариулаарай. 2 номерын микрофоноос эхлэе. 2007 оны стратегийн ордын жагсаалтанд оюутлогыг бүлэг орд гэдээ авцсан. Тэр утгаар нь тэр хоёр яг биднийг одоо гэрээ байгуулж байхад хоёрхан ашиглалтын лицензтэй. Тэгээд тэр онтрэгийн лиценз нь бол хайгуулын лиценз байсан. Тэгээд урьдчилсан тэзүүдээрээ бол бүхэлд нь авцсан байсан. Тэгээд гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө тэр техник эдийн засгийн үндслийг баталсан. Тэгвэл энэ өөрөө тэзүү нэг хийгдсэн ашиг хуваарлах юм уу асуудлыг шийдэхэд хүндрэл гарна гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Тэг чи битүүд нь өөрөө нэг байгаа юм чи. Эцсийн дүндээ тоон өнгөөр л шийдэгдэх байхгүй юу? Мөнгөөр л шийдэгдэнэ. За даваасран гишүүн 5 номерын микрофон. Тэгэхээр
Яг хөө тухайн үед бол ингээд энэ онтрогчийн асуудал яригдад хүндрэлтэй хайгуулын лиценз байсан. Тэгээ ер нь гишүүд бас энэ хайгуулын лицензийг энэ хамрах лицензүүдийн энд оруулж болохгүй гэж нэлээд ярьсан байхгүй юу. Тэгээ хүчээр явцсан гэж өдөр хэллээ шүү дээ. Ер нь бол бид нар нэг юмыг бас зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээ гэж болохгүй. Хөв нөлөөлөгчдийн гэрээ гэж байна. Тэр энэ их хурлаас өгсөн 54 дугаар тогтоолыг ерөөсөө биелүүлэгдээгүйгээр энэ гэрээ хийгдсэн байхгүй юу. Тэр 50%, 50-аас доошгүй болох гэдэг нь тэр гэрээний залтанд ороогүй. Нөгөө талаар хувь нийлүүлэгчдийн гэрээний асуудлаар их хурл ямар чиглэг өг. Тухайн үед одоо хүчин төгөлдрөөс ашигт малтомлын хуулиар болно шүү дээ. 100 саяас дээш долларын хөрөнгө оруулалтын гэрээг их хурл шийдвэрлэх ёстойсэн байхгүй юу. Их хурлын бүх асуудлыг одоо жишээлбэл энэ хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах үгүй юу гэж хуулийн тийм байсан байхгүй юу. Гэтэл их хурлд огт танилцуулаагүй яриагвэр хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдгийн мөртөл давхар хийгдсэн байхгүй юу. Тийм учраас За Цэрэнбат тузын гишүүн байсан. За 8 номер фрон. За онцлогтой холбоотой лицензийн хил хязгаарын асуудал олон удаа яригадаад талууд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байсныг сая шинжээч хэлсэн. Тэн дээр бүгд мэдж байгаа 25 оны 4 сарын 9-нд Монгол Улсын засгийн газар албан ёсоор оюутлогын стратегийн ордын хил хязгаарт энэ лиценз хамрагдана. Татврын хөнгөлт болон бусад асуудал хамрагдахгүй гэдэг албан ёсны шийд гарснараа энэ одоо ингээд хайнаа хаглаад энэ хоёр лиценз нэгдэлд орж байгаа гэсэн. Өнөөдөр сая оролцогч гэрчийн хэлж байгаагаар бол угаасаа антратай холбоотой асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд байгаагүй гэдэг байр суурин дээр бид нар одоо 16 жилийн дараа л ирж байгаа гэж ойлгож байна. За баярлалаа. За шижир гишүүнийг нэмье. За Зөлфар гишүүн асуулт асууя. За та бүхний энэ өрөөний амар амгалан айлтгая. За бид бол бүтэн өдөр хэлцэж байна. Нарийн шийдэж байгаа шиг байна. Бас яг уу эндээс бол бид нэг ийм зүйл ярьж штэ нэгдүгürt бид нэг том сургамж боллоо гэж энэ одоо том хэлцээрийн гэрээний үр дүнгээр одоо том уурхайгаа ашигтай холбоотой бид нэг сургамж бий боллоо. За туршлага бас бий болж байна гэж байна. Гэхдээ их өндөр өртөгтэй л одоо сургамж өгөөд туршлага болж байгаа юм шиг байна. Одоо бидний ойлгосноор бол хоёрдугаарт бол бас бүгдээр л хэлж байна монголчууд нэг тал шүү гэж. Угаасаа бид нэг тал. Яг нь цаг хугацааны хувьд бол та бүхэн урдны ажлыг хариуцчихсан. Өнөөдөр бид яг хэвээр энд бас тодорхой үүрэг хүлээгээл та бүхнээс асуулт суугаад одоо шинэн дээр та бүхэнд сууж байгаа шүү. Би дахин хэлье. Гурав дахь зүйл энэ байнга бид нар хэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд бол энэ уулзалт болгон дээр хөрөнгө оруулагчдыг Монголын талбал байнга одоо шинэ таата эргэцэн орчинтой байх гэж хичээсэн. Тэрнээс гадна хөрөнгө оруулагчдын эрх ашиг бол байнга хамгаалж ирсэн. Та бүхний одоо шинэ байгуулсан хилцэл болгон дээр энэ бол давуу эрхтэйгээр бас одоо байж байгаа. Гэхдээ нэг зүйлийг бид бол ярихгүй байж болохгүй гэдэг үүднээс өнөөдөр ингэ цуглаж байна шүү дээ. Яасан гэж зэрэг альва хилцээр альва гэрээ болвол талуудад бол харилцан ашигтай эрхтгч байх ёстой гэж. Өнөөдөр эн чинь харилцан ашигтайч биш болчих. За энэ бол эрхтгч биш байдал нь алдагдсан учраас өнөөдөр яриа сууж байгаа байхгүй. Энийг бид нар бол давтан хэлэх ёстой. Бид бол дэлхийн ертөнцийн өөр одоо шинэ 198 улс байдгийг гэсэн. 198 улсууд бол ямар нэгэн байдлаар олон улсын гэрээ хэлцэл явж байгаа тэр чинь өөрийн гэсэн одоо шинэ харилцан ашигтай хэрэгтэйш байх зарчмаа байнга бариад явж байгаа шүү дээ. Компаниуд хоорондоо хэлцэлж гисэн тийм байдаг. Та бүхний бусад компанитай хийж байгаа зүйл дээр бас тийм харагдж байна л да. Тэгэхээр миний асуулт бол одоо Риочонтой энтригээс асуух гэж байна. Юу гэхээр зэрэг та бүхэн 2025 оны 2 сарын 3-ны өдөр бас хоорондоо хэлцээр явуулчихсан. Гэрээ байгуулчихсан. Тэр бол хамтын хөрөнгө оруулалтын гэрээ гिचсэн. Тэр гэрээг бол яасан гэхээр зэрэг та бүхэн энэ шивэ толгой болон жавхлан ордыг яаж бид ашиглах вэ? Эндээс яаж бид одоо ашиг хүртэх вэ гэдэг аль хэзээ та бүхэн цааш нар болгочихсон. Тэгээ энэшээ харахаар зэрэг одоо өнөөдөр 2019 оны 11 сарын 14-ний өдөр Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт орсон юм. Тэр нэмэлт өөрчлөлтийн 6-гийн 2 багх үндсэн хууль. Энийг та бүхэн зөрчснөө мэдж байгаа юу? Цаашаад ашигт малтын тухай хуулийн 5.5 8.1-ийн 7-ыг та бүхэнд бичсэн байна шүү дээ. Энэ чинь улсын хурлын одоо шинэ бүрэн эрх засгийн газрын өөрхөн чиг үүрэг рүү хадаад очсон юм зүйл болсон байна. Тэгэхээр бид нар энд хэдийгээр хөрөнгө оруулагчтай бид хөндлөж байгаа гэсэн тагнаас сууж байна. Энтриг тэрнээс гадна Риочонтой бас та бүхэн энийг мэдж байгаа юу? Энэ дээр та бүхэн ямар хариулт өгөх вэ гэдэг асуулт байна. Энийг бид нар ярьж байгаа юм. Сая хэлж байгаа та бүхэн ерөнхий яриач гэж ерөнхийгээс ярина тусгаагаач ярина. Энэхийн тусгаагаа агуулж байгаа тусгай нэрхийг илэрхийлж байгаа байхгүй.
Тэр үүднээс энэ дээр та бүхэн ихэд хариулт өгөх дараа нь би дахиад нэг асуулт. За зөвсгөгчний асуултанд хариулъя. Rio Tinto 9 намрын from мөксөх захирал. За өнөөдрийн хүртэл оюутлогын компани одоо хөрөнгө оруулалтын гэрээний 16-гийн 11-ийн 1 дээр үндэслээд одоо тэнд бол гэрээ талбай гэдэг тодорхойлсон нэг заалт байгаа. Тэр нь гэрээний 1-р авсралт руу заасан. Тийм ч учраас одоо тэзүүгээ боловсруулад, антрыг оруулаад хөрөнгө оруулалтаа хийгээд уулын ажлын төлөвлөгөөгөө жил болгон батлуулаад ингэ яваад ирсэн байгаамаа. Тэгээд өнөөдрийн бидний яригдж байгаа энэ асуудал бас одоо чухал үнэхээр чухал асуудал. Гэхдээ бол цаг хугацааны хувьд бол их л хоцрогдсон санагдаж байна. Зөвхөн миний хувийн бодол те. Энэ нь яг хөөхлөр бид нар 16 жил болоод өнгөрцөн байна. Бид нар сайлаа авах га саваа бэлдээд яг ажил дээр тулаад очихлоор хөрөнгө оруулалтын гэрээний хэсэг байх байсан байхгүй байсан гэдэг талаар одоо яригдж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Энд бол маш хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд гүний урхад одоо жишээл 1000 залуучууд 460 хүн мишийн механизм энэ ажил руу орох гэж байгаад буцаж эргээ явсан түрүүн жаргалан гишүүний асууснаар. Тэгэхээр компанийн хувьд бол энийг бол шийдэх гэж түрүүний одоо ярьсан хөрөнгө оруулалтын гэрээний дээр заасан заалтаа барай бэлтгэл ажил хийгээд төлөөлөл өдөр зөвлөлтөө материал юмнуудад танилцуулаад явж исэн. За өнөөдөр бол бас шинжээчнэрийн дүгнэлт маш их ноцтой мэдээллийг хуваалцлаа. Энэ мэдээллийг бид нар компанийн хувьд бол анх удаага харж байна. Ийм зөрчилтэй байсан, ийм байр суурь байгаа гэдгийг бол бид нарт урд өмнө хэлж байгаагүй. Тэгэхээр энэ асуудал их нухацтай учраас компанид болон би одоо антрыг компани өмнөөс ярихгүй, оюутлогын компани өмнөөс ярихад зарим материалт бол урьдчилан танилцах ямар ч болцоо байхгүй байна. Зарим нь уншаад харагдахгүй байна. Тэгэхээр энэ дээр бас нухацтай хариу өгөх боломж олгооч нэг. Хоёр хөрөнгө оруулагч оюутлогоо одоо тал маань оюутлогоо бол бүтээн байгуулалтаа эхлээд хамаг ажил нь явагдсан байна. Эргээ буцаад шал одоо арай өр өгөөж багтаа газар руу явуулчлаа. Нэг талаас оюутлогоог өр өгөөж, урдаа өгөөч, ногдол ашиг өгөөч гэж байна. Тэгээд энэ дээр бол бас чухал асуудал гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид нар бас цаг хугацаанд гүйцэгдээд байна гэдгийг бол та бүхэн маань болгоож үзээч. Энэ дээр хурдан шийдвэр гаргах хэрэгтэй байна. За, self-action нэмэлт тодруулга. За мөксөх захирал одооний хариултанд бас бид бол талархтай хандж байна. Та бол бид бас хууль дэлгэх ёстой гэдэг хэлж байна шүү дээ. Гэхдээ хууль бас таад мэдээгүй юм уу эсвэл одоо санаатаа ч юм уу ямар нэгэн болцсон юм байлгүй одоо мэдэхгүй. Энийг засаад явах үүрэг нь бол бидэнд байгаа байхгүй одоо шинэ их хурал дээр маргааш их хурал бол ахаад өөр бүрэлдэхүүнтэй болно хизээ нэгэн цагт. Тэр үед бас ингээл Монголын ирэх шиг яриа сууж явах ийм байдлын юм. Энэ үднээс энэ дээр та бүхэн ноцтой хандах ёстой, нухацтай хандах ёстой гэж бодож байна. За дараагийн асуулт түрүүн би асуулт асуугаад бас танах нь хариулаагүй. Энэ дээр би оюутлоготой холбоотой сууж байгаа юм. Энэ жавхлант болон шивэ овоогийн энэ нөөцийг та хүн өөр дөрөөр бүртгээд тэг яваад идэг. Тэг энийгээр тайлагнаад идэг. Тэгсэн мөртлөө энэний одоо шин тусгай зөвшөөрлөн та хүн дээр байдаггүй. Ахаал энэ хуулийн зөрчил. Энийг салгаа та хүн тайлагнаад тэр өөрсдийнхөө бизнесийн төлөвийг тусдаа хийж ийм одоо байдлаар ажиллаж болдоггүй юм уу? Энэ хийж байгаа зүйл чинь угаасаа бид энэ аль За 9 номерын микрофон нэмэлт тодруулга хариулъя. За энэ дээр түрүүн бас манай одон чимэг менежероос хариу өгсөн баг. Нөөцийн хувьд бол салгаж тооцоолын гаргахад бол боломжтой гэж бол харж байгаа. Олборлолтын төлөвлөгөөний хувьд бол энэ хоёр одоо нэг бит энийг салгаад хоёр өөр байдлаар олборлох арга байхгүй гэдгийг бол би түрүүн хэлсэн байгаа. За санхүүгийн өр өгөөжийг бол тэзүүг зөвшөөрчих явц эрдэс баялагын зөвлөлөөс санхүүгийн тооцоогоо хоёр салгаач, антригийнс ямар зардал гарч байгаа, ашиг гарч байгаа гэж шаардлага тавьсан байгаа. Тэрийг бол биелүүлээд санхүүгийн тооцоогоо бол хоёр хуваагаад танилцуулсан байгаа гэж ойлгож байгаа. Нэмэлт тодруулга. За self-action
сүүлийн тодруулга. Над бас нэг асуулт Божиг сайдаас байна. Божиг сайд бол бидэнд бол анх хэлэхдээ бол энэ таргет нь бол биш штэ гэсэн тийм ээ. Ондрын бол анхны одоо хөрөнгө оруулалтын хэлцээрийн ойлгоом. За тэрийг бид бол сая шинжээч гэсэн нотолчлоо. Гэхдээ та бол дараа нь дахиад хэлэхдээ бол тусдаа хэлцээр гэрээ байгуул шаардлагагүй гэсэн штэ. Шаардлагагүй юм уу? Яагаад гэдгийг та нэг тайлбарлаад өгөөч. Хоёр дахь нь би бас нэг зүйл таны түрүүний яснаас бас гайхаад ойлгож байна л да. Санхүүгийн нэг шинэ ойлголт, шинэ одоо хэрэгсэл гарсан юм байна. Зээл ав бол өр болдгүй юм байна гэдэг ийм ойлголтол боллоо л доо. Тэгэхээр бидний 6 тэрбумын 6 тэрбум долларын зээл дээр 12 тэрбум долларын өр бий болцсон гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ тэгэхээр ямар учиртай юм бэ? Танихаар бол зээл бол өр биш юм байна гэсэн ийм л нэг одоо ойлголттой болчлоо гэж байгаа маа. Та нэг тайлбарлаад өгөөч. За 2 номерын микрофон. За их баярлалаа. Айгуу чухал асуудал хөндөж байна. Яагаад би хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлагагүй гэдэг юм гэхээр ер нь хөрөнгө оруулалтын гэрээ, докторжуулалтын гэрээ гэдэг чинь дандаа хөнгөлт өгж байгаа зүйл хэвгүй. Тэр хөрөнгө оруулагч өөрөө хүсэхгүй байвал тэр хүнд хөнгөлт өгж яах юм бэ? Яг хүчин төгөлдөр байгаа татваруудаа аваад, нэмж татваруудаа аваад Монгол улсынхаа ашгийг л нэмэгдүүлэх ёстой байхгүй юу? Бид нэр гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд эхлээд докторжуулалтын хөлтэй байсан. Тэр бол зөвхөн татваруудын докторжуулаад өгчдөг гэсэн. 2006 оны энэ ашиг малтмлын хуулиар том хөрөнгө оруулалтуудыг татахын тулд яасан гэхлээр татварын докторжуулалт дээр нэмээд уус, байгаль орчин, орон нутаг, тэгэл хөдөлмөр эрх гээд олон асуудлыг зохицуулсан тийм том гэрээ болгоцсон байхгүй юу? Тийм учраас одоо тухайн үеийн Аймхо Майнс одоогийн Тодруулан 1 минут болчихлоо. За 2 номерын микрофон 1 минут. энэ Entry Gold буюу Entry Resource гэдэг компани нэгдүгээрт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагуудыг 3 шаардлагын нэгийг чангаагүй. Өөрөө хүсэл тавиагүй. Тийм учраас энэ компани хүчин төгөлдөр байгаа хууль, татварын өөрчлөлтүүдийг бүгдийг төлөөд явъя гэж байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд төлөвлөлт зүгээр л явуул. Бусад бүх компаниуд тэгж явж байгаа шүү дээ. Одоо хүмүүс яриад байдаг шүү дээ. Эрдэнэт их татвар төлдөг гэж яагаад яриад идэг гэхлээр Эрдэнэт хүчин төгөлдөр байгаа өөрчлөлт орж байгаа бүх татварыг төлдөг. Оюутлогоо тэгдэггүй байхгүй юу? Оюутлогоо ядгүй гэхлээр яг тухайн үеийнхаараа докторжуулсан учраас хөнгөлт идлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр монголчууд үнэхээр тааламжтай нөхцөлтэй байвал гадныханд хөрөнгө оруулалтын гэрээ ийм хөнгөлттэй гэрээнүүд хийх шаардлагагүй. Би тэрийг зөвлөд байгаа байхгүй юу? Хоёрдугаар асуудлын хувьд бол ийм зүйлийг хэлээд байгаа. Бүх том төслүүд хөрөнгө За шижир гишүүний микрофон өгөөе. За Батэрдэн гишүүнээ хэлсэн юм. За эхлээд нэг тайлбар хий. Намайг бас энэ сонсголт яг энэ асуултыг гэрчээр дуудсан. Гэрчээр дуудсан шалтгаан нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний ерөнхий сайдын нөгөө 48 нэмэлт өөрчлөлт орсон тогтоолын нэг нь. Тэгээ энэ тухайд ерөнхий тамийн газрын зөвшөлтснөөр оруулсан. Тэгээд намайг байх хугацаанд энэ одоо ажлыг нэг ч удаа хуралдаагүй. Тэгээ би өмнөөс 4 сарын дараа ажиллаа өгсөн. Миний ажлыг авсан одоогийн Монгол Ардын намын ерөнхий наримчдаг Ангигийн Содоотор бас адилхан надтай адилхан энэ ажлыг гэрчээр дуудагдсан. Тэгэхээр энэ тайлбарыг хэлхэн зүв бах гэж бодож байна. За хоёрдугаарт хянан шалгах төр орооны гишүүнөө нэг асууя. Манайхан талаас нь нэлээсээ ярьдаа нэг 45 6 асуулт давхарсан тоогоор явчихв. Тэгээд энэ зөвлөдөө бүгдийг талаас нь хэлцэх хэрэгтэй. Тэгээд бүгдээр хэлцэл буруугүй бүлээн усаар ухаавал хэрэггүй гэдэг шиг юм баг. Тэгээд давхартаагүй би нэг ганц асуулт асуучаа нэг давхцуулаад явах. Оюутлогын компани 1 секундэд 500 литр ус хэргэлдэг гэдэг ийм тооцоол яваад байдаг. Энийг 2 секундэд 1 тонн ус гэсэн үг. 1 цагт 1800 тонн ус гэсэн үг. 24 цагаар үржүүлэхэд 43 сая литр ус гэсэн үг. Улаанбаатар хотын гэр хороол болон орон сууцны нийт усны хэрэгцээ 21 м3 буюу 21 сая юм байна. Тэр үндсэндээ Улаанбаатар хотын нийт иргэдийн аж үйлдвэрүүдийн аж ахуй нэгжүүдийн нэг өдөр хэрэглэж байгаа усыг 2 өдөр хэрэглэж байгаа усыг үндсэндээ нэг өдөр хэрэглэж байна гэсэн үг. Усны төлбөр нь Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд 368 төгрөг төлдөг.
Гэр ороод бол орон сууцны 1 литр нь 2 төгрөгөөр төлдөг. Оюутлогоо дунджаа 1.3 төгрөгөөр төлж байна. Одоо ус гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд үүнтэй холбоотой усны газар усны суугаад байгаа учраас би асууя. Давтагдаагүй учраас үүнтэй холбоотой усны газар дээр хийсэн судалгаа хэрэгцээ юу вэ? Энэ байгаль орчин экологи устай яаж нөлөөлдөг? Энийг нөхөн сөргөөх тал дээр оюутлог компани ажилт юм уу гэдэг асуултыг асуух гэдэг. Яагаад тэгэхээр өнөөдөр зөвхөн иргэдийн хэрэгцээнд авч үзэх юм бол орон сууц гэр ороолын хэрэгцээнд авч үзэх юм бол Улаанбаатар хотын 3.6 өдөр хэрэглэж байгаа усыг оюутлог компани зөвхөн нэг өдөр ашиглаж байна. Тэгэхээр энэ тал дээр нь бас ус одоо ашигласны төлбөр татвар нь хэд байдیں۔ Энэ нь анх хөрөнгө оруулалт ингээрээ байгуулсан өөрчлөгдсөн юм уу, өөрчлөгдөг юм уу? Анхныхаа хөлбөрөөр явж байгаа юм уу? Цаашид энэ тал дээр одоо өөрчлөлт оруулах юм шаардлага санаачлагууд хайлтаас гарсан юм уу гэдэг юм асуултыг асуух гэсэн юм аа. Тэгээд бусд асуулт бол ерөнхийдөө давхчлаа. Бид нар дахиад 3 дахь авах гээд бүтэн 2 өдөр байна. Төн дээр бас илүү юмнуудад лавлаж сууя. Ганц асуулт товчлоо асуучих. За шижир гишүүний асуултанд хариулъя. 5 намар өргөө танилцуулаад хариулна уу? Усны газар Батбаяр. Тэгэхээр би хугацаа харж байгаа. За оюу толгой компани тухайд юутай нөгөө гэрээ хилцэл хөрөнгө оруулалтын гэрээ мэрэд огт холбоогүйгээр гишүүний асуултанд хариулж байгаа. Ойролцоогоор 20 оноос хойш 15-аас 20 орчим сая метр куб усыг жилд ашиглаад 15 орчим тэрбум төгрөгийг төлж байгаа. Нийт ус ашиглалтын 80 хамгийн сүүлийн мэдээгээр 87%-ийг дахин ашиглаж дахин эргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл таны сая ярьдаг 500 литр секунд гэдэг маань нөхөн сэлбэлтээр авч байгаа ус нийт усны хэмжээ бол хамаагүй илүү болно. 2009 онд батсан нөөцийн хэмжээ бол 918 литр секунд. Гэхдээ бидэнд байгаа мэдээлэлээр оюу толгой компанийн ус ашиглалтын дээд хэмжээ хоолой хүчин чадал нь 700 литр секунд байж байгаа. За энэ нэг ийм мэдээлэл хэлхийн хажуугаар одоо нэг зүйлийг хэлхээс өөр аргагүй болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дотроос ус бохирдуулсны төлбөрийг төлдөггүй цорын ганц компани нь оюу толгой болж хувирсан. Яагаад ус бохирдуулсны төлбөр төлдөггүй вэ гэхээр 9 оны гэрээн дээр тусагдаагүй учраас бид төлөхгүй гэдэг. За ийм төлдөггүй байжээ гэж бодтол өөр асуудал гарсан. Оюу толгой компанийн одоо байгаа 2 хаягдлын далангаас ус шүүрч байгаа. Шүүрлийн ус нэлээд өндөр байгаа. Нодон жил бид торгууль тавьсан 700 сая төгрөгийн торгууль тавьсан. Тэр торгуулийг бүгдийг төлсөн. Сая бид дахиж очиж юу хийхэд лицензийн талбайгаас гараагүй боловч 800 метрийн урттай 20 орчим метрийн өндөртэй газар доорх даланг тэрхүү юуг шүүрлийн усыг гаргахгүй тулд бариад эргүүлээ тэнд хуримтлагдсан уснаас соруулаад хаягдлын далан руугаа хийж ягаад зарим нэг баталгаагүй мэдээгээр 20 метр куб секундын ус эргээд хаягдлын далан руу орж байгаа гэж энэ 20 метр куб секунд гэдэг маань туулгын урсастай тэнцэх хэмжээний ус. Ийм учраас ус бохирдуулсны төлбөр төлдөггүй мөртлөө асар их хэмжээний туулгын устай тэнцэх хэмжээний усыг хаягдлын далангаас шүүрүүлээд эргүүлээд хийж яана гэдэг асуудал дээр оюу толгой компани анхаарахаас өөр аргагүй болж байгаа. Энэ дээр нэлээд нухацтай ярихгүй бол асуудал үүсэх шинжтэй. 2 дугаарт 3 дахь юуны хаягдлын далангийн асуудлыг ярьж эхэлж байгаа. Гэтэл 3 дахь хаягдлын даланг барих талбай лицензийн талбай дээр нь байхгүй. Анх юу яахта ил уурхай гаргахта умдаан голыг буюу умдаан сайрыг устгасан бол одоо бас яг энэ хаягдлын далангаар сайрын асуудал яригадаад байна. За 3 дахь нэг зүйлийг гишүүний асуултанд хариулахад айлмаараа хэлэхэд 2023 оны 9 сараас эхлээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани кемпийнхаа хэрэгэлсэн усыг ашиг олох зорилгоор хэрэгэлсэн ус гэж үзээ төлбөр төлдөг болсон. Энэ төлбөрийг оюу толгой компани мөн төлдөггүй. Тэр нь ойролцоогоор жилдээ 500 мянган литр куб ус буюу метр куб ус буюу 70 задгад хотын жилийн усны хэрэглээтэй тэнцсэн хэмжээний төлбөр байгаа. Тийм учраас энэ устай холбоотой асуудал дээр оюу толгой компани тэр хөрөнгө оруулалтын бусад юмнуудыг мэдхгүйгээр зүгээр хэлэхэд энд анхаарахгүй бол дэлхийн тэргүүлэх компани гэхэд ийм байдалтайгаар бохирдуулсны төлбөр төлдөггүй, хаягдлынхаа далангаас нь хэмжээний усан шүүрсэн, тэрийгэ эргүүлж авсан байдалтайгаар ажилчдынхаа хэрэгэлсэн усанд төлбөр төлдөггүй байдалтай байх нь бол бас дэлхийд дахинд ичгэртэй гэж хэлэхэд багтаар хэмжээнд байгаа шүү гэсэн ийм байдлаар хариулъя. Баярлалаа. Энэ ус ашигтай бол яг би тэндээс ус болцсон байна. Хагалтай мэдээлэл авчихсан.
За гишүүн асууж иж бас микрофон гэдэг байгаа. За шижир гишүүн асуулт асуулаа. За болормоо гишүүн микрофоныг өгье. За хэн шалгах төр хорооны сонсголын эхний өдрийн бид нар онтрогийн талбайн талаар ярилцсан. За ингээ хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах хэсэг талаар нэлээд нэгдсэн байр суурьнд хүрсэнд их баяртай байна. За үдээс өмнө бол энэ Монгол улсын стратегийн орд болох оюу толгойн бүлэг ордод хамаарна гэдгийг геологийн үднээсч тэр за талууд гэрчнэр бас байр сууриа илэрхийллээ. За үдээс хойш бол оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг анх зурхад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгжсэн зөвлөмжүүд, за гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс түүнээс хойш бас ажилласан үе үеийн сайднарч бас байр сууриа илэрхийлж онтрэ лиценз бол анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээнд хамаараагүй гэдгийг бол одоо энэ байр суурийг шинжээч нарын дүгнэлтийг бол баталгаажуулж хэллээ гэж харж байна. За ингээд би 6 хүнээс тодруулж асуулт асууя. За өнөөдөр Исганбаатар гишүүн бас оролцож байна. За бид бас Баяр цогц сайдын байр суурийг хэд хэдэн удаа сонслоо. Тухайн үед одоо тоомлж хэлбэл 20,000 хувьсагчид бол энэ онтрэ ороогүй гэдгийг одоо баталгаажуулж хэллээ. Энэ асуудал дээр Ганбаатар гишүүн та тухайн үед мөн 2009 онд энэ гэрээн дээр онтрэгийн талаар энэ асуудлыг хүндчихсэн үү? Ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг тодруулж асууя. За мөн өнөөдөр Цэ нэмд орд сайд бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ нэмд орд сайдаас тодруулан асуухад өнөөдөр үдээс өмнө бид бас энэ онтрын лицензтэй холбоотой за хайгуулын зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгох явц, шилжүүлэх явц эдгээр дээр хуулийн зөрчил бас баггүй гарсан гэдэг энэ дүгнэлтийг шинжээчид өгсөн байгаа. Тэгэхээр тухайн үед хууль зүйн дотоод хэргийн яамнаас үүн дээр хяналт шалгалт дүгнэлт явж ирсэн үү? Энэ дээр бас таны байр суурийг сонсё гэж бодож байна. За үргэлжлүүлээд тузын гишүүн, баясгалан гишүүн сая өөрийнхөө одоо хэлж байсан зүйл дундаа их нэлээд ноцтой зүйлийг хэллээ. Тузын 12 удаагийн хурал дунд одоо арбитрийн шийдвэр бол баг арбитрийн шүүгчнэр гайхажсэн. Яагаад энэ Рио Тинто онтрэ хоёр ч өөрсдөө нэг байр суурьтай баг энэ тоглоомын шахуу арбитрийн гомдол шийдвэр болсон юм уу гэдэг энэ тал дээр хөндлөө. Тэгэхээр энийг тодруулаад түрүүн цаг нь дууссан байсан учраас энэ дээр тодруулаад мэдээлэл өгнө гэж хүсье. За мөн Солонгоо дэд сайд хамгийн сүүлд одоо гэрээ эрх зүйн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийг ахалж за ер нь энэ засгийн газар энэ онтрын асуудлыг нэг мөр болгох энэ шийдвэрийн үндсэн одоо дүгнэлтийг гаргасан юм байна. Оюун эрдэнэ засгийн газар бол онтрын ямарч маргаангүйгээр оюу толгой бүлэг ордын нэг хэсэг за мөн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэдэг одоо засгийн газрын шийдвэрийг 4 сард гаргасан байна. 1 минут нэмээд авчих. За болормоо гишүүнд нэмэлт 1 минут. Тэр Солонгоо дэд сайдаас илүү ирээдүг харсан асуултыг тодруулъя гэж бодож хамгийн сүүлд бас яг энийг хариуцаж ажиллаж байсан хүний хувьд цаашдаа энэ онтрын талбай лицензтэй холбоотойгоор бид үүнийг ашиглах зүйтэй гэж үзэх юм бол яаж бид урагшлах зүйтэй вэ? Яг гэрээ эрх зүйн талаасаа одоо оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцуулж үзэхэд бид яаж урагшлах зүйтэй вэ гэж харж байна гэдгийг хэлье. За асууя. Тэгээд нэмээд Их хоёр сайд сая энд байсан гараад явчих шиг боллоо. За нэлээд ноцтой хуулийн доголдолтой зүйлүүдийг сая шинжээчний дүгнэлт хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хууль зүйн яам яг одоогоор энэ дээр хяналт шалгалт хийж байгаа юу? Ажлын хэсгийн хүрээнд энэ онтрын лицензтэй холбоотой зүйлс за мөн наран цогт дарга энд ирсэн байна. Эрдэнэс Монгол энэ 4 сарын засгийн газрын тогтоолын үр дагавраар онтройтой холбоотой ямар арга хэмжээнүүд авсан бэ гэдгийг тодруулъя. За болормоо гишүүн 6 хүнээс асуулт асуулаа. За эхний хариулт Ганбаатар гишүүн 8 номерын микрофон. За асуулт асуусанд баярлалаа. Нэгдүгээр, хоёрдугаарт монголчууд бас нэг тал дээр бэлтжиж байгаа эзэнгүй мал шиг улсууд биш шүү дээ. Энд чинь бас эзэнтэй улс. Энэ баялагийнхаа талаар санаа зовж ярьдаг бас шаналдаг хүмүүс байдгаа гэдгээр энэ хуралдаан болж байгаа бас дэлхийн нийт харж байгаа баха. Төрийн оюутлогын талаас дүгнэлтүүд хийж ил онтрой болон бусад талууд дээр анх удаа харж байна. Бид ерөөсөө энэ тухай мэдээгүй шүү дээ гэж байна. За миний хувьд бол 7 загтлыг явуулж ирсэн. Анх одоо Себастьян гэдэг хүнд явуулсан. За тэр хамгийн анхны хүн дээр одоо
нэг Ирланд хүн байсан. Одоо нэрүүдийн бүгдийг хэлж болно. За доктор Жак Себастьян ч үлээ тэгээд байна. Загтлуудаа үзүүлж болно. Хоёрдугаарт за ганцхан бийч биш. Маш олон улсууд одоо энэ Сэдванчиг гэдэг одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан улсууд байна. Би энэ бүх загтлууд байж байгаа л да гарт харалсан 13 оны 7 сарын 19-ний загтал байна. Эрдэнэс оюутлагоогоос Rio Tinto компани Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захиралд танаа гээл ингээл энэ дээр хүртэл одоо 6-т нь гэрээний дагуу оюутлагын компани шилжсэн байх оюутлагын бүлэг ордтой хамааралтай тусгай зөвшөөрөл нөөцийн асуудал, антрагolдын асуудал бол одоо Монгол улсын холбогдох хууль тогтоомж гэрээний заалт зөрчсөн байна шүү гэдгийг хүртэл ингээд явуулсан. За би одоо энэ олон загтлуудаас зүгээр захаас нь аваад ярьж шүү. Монголчууд бүгд дор дорноо л хөрхи байдгаараа ярьж ясаа. Тэгээд Болормог гишүүний асуултанд хариулахад за миний хувьд бол Антратай холбогдуулаад 2009 оны 4 сарын 27-нд гэрээ байгуулагдахаас өмнө за нэлээд олон загтлын явуулсны хамгийн сүүлийнх нь л байх загтал дээр 3-1 дээр заасан байгаа. Яг одоо энэ 3-1 гэрээний 3-1-р зүйлс заалтан дээр энэ бол одоо ноцтой ирээдүйд асуудал гарнаа гэдгийг заагаад дээр нь нэмээд 30 жил гэрээ сунгаж байгаа 20 жилээр автоматар сунгана гэж энэ том луйвраа зогсоогооч. Бидний ирээдүйн шийдвэрийг зүгээр Rio Tinto зүгээр л өгчөж байгаа байхгүй. Монголын засгийн газар улсын хурал хэрэгч байхгүй. Энэ дээр харин би бүр санал гаргаж ирсэн. Харин хөрөнгө оруулагч тал гэрээний заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд засгийн газар уг гэрээг сунгахыг зөвшөөрөхгүй эрхэн байгаа ч гэдгийг ярьж байсан. 34% дээр одоо энэ дүгнэлтэн дээр 27 санал бичсэн л дээ. Тэрэн дээр бол Антратай холбогдуулаад зүгээр л хэлээ. Ер нь бол 34%-ийг эзэмших нь засгийн газарт нэн даруй ашиг тусаа өгөхгүй маш хортой аюултай. Энэхүү заалтай байх нь урт хугацаанд бидэнд аюултай. 10-аас 15%-аар роялти тооцооч. Тооцоог нь энэ дээр гаргаад ингээ бичгээд явуулсан. Тэгэхээр түрүү хариултан дээр анхудаа сонсч байна. Ийм юмыг анхудаа харлаа. Мэдсэн бол та нарыг юу гэж ингэж холигдох уу гэж ярьж байгаа явдалд нь би маш их баярлж байгаа. Бас ч гэж ингэж хэлнэ гэдэг бол хүн чанар зулгааж штэ бас. Тэгэхээр Антратай холбогдуулаад бичсэн цаас байна. Бүгдийг уншвал за тэр би хэлээгүй гэсэн юм шиг болчих гээд байна. Ёс зүйн хувь тэгэх нь муухай байх. Зүгээр монголчууд таныг улсууд биш ээ. Мэдхийн дээдэр мэдчихсэн. Энийг хэлхийн дээдэр хэлжсэн. Ганцхан бийч биш. Болорчлон гишүүн, Даваасрын гишүүн, Батэрдэн аварга байна, Тэрүүш давггүй, Батмаргаа гэд би олон хүний улаангой байна. Олон хүний нэрийг хэлж чадна. Тэгэхээр бас яг энэ дээр ярихад шударгаар байсан олон төрлийн албан хаагчид бүр ажилласаа халагдсан шүү. Тэгэхээр гэрийн гадна байгаа одоо хулгайчийг бол буруутан гэж хэлэхгүй. Доторх нь бүр аюултай. Тэгэхээр ядаж хоорондоо энийг нэг анхудаач байх удаа одоо ярьж байгаа алтан боломжн дээр би магнага хагартал баярлж байна. Тэгээ би өөрийнхөө хэмжээнд асуултанд хариуллаа. За дараагийн хариулт Нэмдорд сайд 5 номерын микрофон. Та бүхний амгалан айлтгая. Энэ онтра гэж яриад байгаа юмны талаар над мэдээлэл байхгүй. Энэтэй холбоотой бичих цаа шийш тийш дарсан явдал бол байхгүй. Та бүхэн зүгээр зөвлөж хэлэхэд үндсэн баримтын үзэж байгаа л энэ асуудлаа нэг тийш болгоч л та. Тэр оюу тулгын гэрээ гэдэг юм чинь 2 тодорхой тооны лицензтэй талбай дээр л хийгдсэн. Энэ ашигт малтмал гэдэг юм чинь хайгуулын ашиглалтын лиценз гэж 2 төрлийн юм байдаг. Хайгуулын талбайгийн томоор өгдөг, тэндээ хайдаг. Тэгээд тэндээс нөгөө ашигтай гэж үзсэн газараа олоод 2 дахь хуулиар хийж хурмаад яг тэр баялагчин байгаа газарт ашиглалтын лиценз өгдөг. Тэрэн дээр нь хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг асуудал шүү дээ. Яг тэр гэрээ байгуулж явах үед энэ онтрогийн асуудал ер нь сонсогдож байгаагүй. Тэр чинь тийм онтро гэсэн компаниудын асуудал яриаггүй шүү дээ. Монгол улсын засгийн газар тэр Турк олзооха тийм компанитай байгуулсан гэрээ шүү дээ. Ерөнхийлөг сууж байгаа баяр цогтныг 250 сая долларын юмур талдаа барьж байгаа сүртэл гэрээ энэ
доотлон гэмт хийсэн шүү дээ. Их хурл оролцсон. Монголын бүх дарга нар оролцсон. За би нэг ийм зүйл нэгдүгээрт хэлчихсэн. Хоёрдугаарт миний гол хэлэх гэсэн юм бол энэ хуулийн орчны асуудал байна. 94 онд 92 оны их хурл энэ анхны ашигт мал төлөө хууль гэж юм баталсан. Тэр хууль мөрдөгдөжсэн чинь 97 онд Инх сайхан ерөнхий сайд байхад тэр хуулийг хүчингү болгоод Дэлхийн банкныхныг хийсэн төслийг орчуулад их хурлаар хууль болгож батлуулсан. Тэр хууль бол анхны өргөдлөөр лиценз өгнө л гэсэн хууль байсан. Тэр хуулиар бол ашигт мал төлөө лицензийн хөдөлгөөнд хяналт тавих ямар ч болцоо байхгүй. Ирлээ, өргөдлөө өглөө авлаа. Араас нь төл тавих хяналт байхгүй байсан. Ингээд энэ болохоо байгаад намайг их хурлын дарга байхад тэр ашигт мал төлөө хуулийг шинжлэх ажлын хэсгүүд байгуулагдаад засгийн газараас 2-3 төсөл орж ирээд тэрийг нэгтгэхэд энэ ган төмөр ажлын хэсгээ ахлаад Дамирын гишүүн, Арааш гишүү эднэр оролцоод 2 намын бүлгээс төлөөлөл оролцуулж байгаад энэ стратегийн урдтай хууль чинь тэр намайг их хурлын дарга байхад батлагдсан хууль. Энэ хуулиар стратегийн урд гэдэг ойлголт гаргаж ирж ээж энэ их баялагтай урдуудыг ямар нэгэн байдлаар төрийн хяналтанд авах ийм хуулийн зохицуул тэрэн дотор хийгдсэн. 5-аас дээш хувийн нөлөөлөлтөй бол стратегийн урданд тооцож тэрийг хянана гэсэн ийм ерөнхий зохицуулалт. Тэрэн дотор чинь 34% гарч ирсэн. 34% гарч ирсэн. Энэ Хөрлбаатарын яриад байгаа инколдын оруулсан төсөл гэдэг чинь тэр 34%-тай тэр стратегийн урдын томьёололтой хууль батлагдсны дараа болсон процесс. Ийм учиртай юм. 2-3 аргаар хяналт тавь гэж оролдсон байгаа. Нэгдүгээр тэр 100 сая доллараас дээш төгрөгийн хөрөнгө оруулалтаа бол их хурлаар оруулж, их хурлаар дамжуулж төлөөллийн байгууллагаар нь дамжуулж ард түмний хяналт бий болгох нэг хөшөөрөг. Хоёрдугаарт тэр стратегийн урдад хамтарсан компани байгуулах юм бол 34% нь ямар ч тохиолдолд төрийн мэдэлд байх. Тэр 34%-аараа дамжуулж тэр стратегийн урданд төр хяналт тавих. За 5 номерын микрофон нэмэлт 1 минут. Нэмэлт 1 минут. Тэгээд дээрээс нь уян толгойдор гихэд тэр түүцэд нь Монголын төлөөллийг оролцуулах. 5 хүний 3 нь Монголын, 3 нь гадных, 2 нь Монголын байсан. Тэр 2 хүн чинь Монголын засгийн газрыг төлөөлж хяналт хэрэгжүүлэх нэг хөшөөргөн. Хоёр дахь нь энэ уян толгой гэж компани Цэранбатын ахалж ясан компани. Энэ компаниар дамжуулж тэр төрийн хяналт хэрэгжүүлэх ийм л зохицуулалттай идэв шүү дээ. Ийм байдлаар энэ хяналтанд оруулсан үйлдэл нь юм. Энэ гэрээ бол энэ одоо энэ маргаан дагуулад байгаа гэрээ бол 2-3 онцлогтой юм. Нэгдүгээр онцлог нь бол тэр үед мөрдөж ясан хуулийн дагуу энэ гэрээ байгуулнаа. Энэ гэрээ байгуулагдсны дараа нөхцөлийг хөндрүүлсэн хууль тогтоомж гарах юм бол хуучин хуулиудаараа явна гэсэн тогтруулалтын нэг зарчим. Үндсэн зарчимтэй. За баярлалаа. За дараагийнх төлөөлөн өдөрт зөвлөн гишүүн Баясгалан оролцогчийн микрофон өгье. За Баясгалан Балармаа гишүүний асуултанд хариулъя. За түрүүн хэлсэнчлэн Андрей болон Оюутлаа компанийн хооронд эхэлсэн арбитрийн маргаан бол адил эрг хашиг бүхий хоёр компанийн хооронд явагдсан арбитрийн маргаан байсан. Мөсөг захирал яг миний хэлснэг заах гэж хоёр өөр компани штэ гэж. Гэхдээ хоёр өөр компани байлаа гэдээ адил эрг хашигтай байж болохгүй гэсэн юм байхгүй штэ. Тэгээд тухайн арбитрийн маргааны шийдвэр гарсны дараахан буюу 2025 оны 1 сарын 31-ний туузын ээлжид бус хурлаар Оюутлаа компани туузын Риетунда компани төлөөлдөг 6 гишүүд дийлэнх олон хорон тухайн ойрлолцын зэг Оюутлаа компани руу шилжүүлж авах тогтоолыг баталсан. За өнөөдөр өглөөний нийлдэс сонсголын үеэр мөсөг захирлаас Андрей компанитай холбоотой асуудлаар дийлэнх олон хороо хүч түрэн шийдвэр гаргахгүй байдлаар огт шийдвэр гаргаагүй гэсэн мэдээлэл өгч илээ. Энэ ч худлаа шүү дээ. 25 оны 1 сарын 31-нд та нар дийлэнх олон хороо тухайн ойрлолцын зэг Андрей компаниас Оюутлаа компани руу шилжүүлэх гэрээ
байгуулах зөвшөөрлийг гүйцэтгэх захиралтай олгосон тогтоолыг баталсан. За энэ тогтоолын төсөл нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр угаасаа ер нь бидний яриад байгаа асуудал чинь ер нь тэр чигтэл Антрегийн хойролцоонаас Монголын тал ямар үр ашиг хүртэх вэ гэсэн асуудал байгаа. За оюутлогын компани өнөөдөр мөнх зүг захирлын хэлснээр хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамрахгүй гэдэг мэдээллийг өнөөдөр анх удаага сонсч ийн гэж хэлж байна. Энэ бас худлаа шүү дээ. Оюутлогын компани туудсан Антрегийн асуудал хилцэн хурал болгон дээр л манай Монголын засгийн газрыг төлөөлж байгаа гишүүд хөрөнгө оруулалтын гэрээнд хамрахгүй гэсэн одоо тогтоол шийдвэрийг манай ажлын хэсгийн дүгнэлт саналаар гаргацсан гэдэг мэдээллийг та нарт өгөөл явж исэн. Гол тодорхойгүй байсан асуудал бол стратегийн ач холбогдол бүхий ордын хил хязгаард ороогүй байсан асуудал бол байсан. Уг асуудал 2025 оны 4 сарын засгийн газрын хуралдааны шийдвэрээр уг хил хязгаард Антрегийн хойролцооныг оруулж өгсөн байна. За уг хойролцооныг яагаад Антрeen шилжүүлээгээд оюутлогоонч хүлээж авъя гэд байгаа вэ гэхээр хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулснаар оюу толгой эзэмшснээр өнөөдөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний 5% амнаад төлөх асуудал Антрегийн хойролцоон дээр үйлчилж эхэлнэ гэсэн үг. За түрүү бас асуулаа тээзүүдээ энэ хойролцооныг яаж оруулсан бэ гэж асуусан. Одоо байгаа 2016 оны тээзүү болон одоо хүргэлдээд батлагдаагүй байгаа 23 оны тээзүүд ч гэсэн Антрегийн хойролцоон дээр амнаатыг 5 барал тооцоо явж байгаа. Энэ асуудал нь одоо өнөөдөр хүчин төгөлдөр байгаа оюутлогоо болон засгийн газрын хооронд хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд хамруулнаа л гэсэн одоо дайралт буюу яг өөрсдийнх нь байр суурийг хамгаалсан, өөрсдийнх нь байр сууриа зүтгэсэн ийм л асуудал явж байгаа. За уг асуудлаар миний би удаа дараа телевизэд ярилцлага өгсөн миний өгсөн ярилцлагуудын талаар бас засгийн газар руу компани нууц задрууллаа гэсэн асуудлаар гомдол явуулсан байлээ. Энэ бол ихтэй Монголын ард түмэн мэдэх ёстой асуудал шүү дээ. Антрегийн хойролцоонын 34%-ийг манай засгийн газар эзэмших үгүй юу? Эзэмшихгүй бол хүссэн нэмэгдэх амнаараа орлуулах үгүй юу? Энэ асуудлыг бид нар монголчууд өөрсдөө хэлцэх ёстой болохоос оюутлогоо гэдэг компани зүгээр байр суурийг ингээ явчих болохгүй шүү дээ. Энэ асуудлыг хэлэх гэсэн баярлалаа. За баясгалан гишүүний хэлсэнтэй холбоотойгоор нэг зүйлийг бас нэмж тодруулах хэрэгтэй. Хянан шалгах төр хороо ер нь яагаад байгуулагдсан үндсэн сэдвийг нэм л та. Арбитрийн шийдвэр гарсны дараа оюутлогоо компаниас Монголын татварын албар руу лиценз шилжүүлэх асуудлаар татвар бодохоор хүсэлт өгсөн байсан. Хүсэлт нь нэлээд явцсан. Бид нар тэр бичиг бүгдээрээ нотлох хөрөнтөр байгаа л та. Стратегийн ач холбогдол бүхий орд дээр улсын хурлын шийдвэр гараагүй байхад ашигт малтамжийн тухай хуулийн 8.1-7 дээр маш ойлгомжтой заасан байгаа шүү дээ. Стратегийн ач холбогдол бүхий орд бол эзэмшлийн төрийн эзэмшлийн шийдэл нь улсын хурлын бүрэн гэх юм байна. Улсын хурлын бүрэн эрхийг давж ямар нэгэн компани стратегийн ач холбогдлын ордон дээр төрийн эзэмшлийг өөрөө тогтоож болохгүй. Эсвэл төрийн эзэмшлийг хэн нэгний өмнөөс шийдэх эрхгүй юм. За энэ цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй болсон тул энэ асуудлаар хянан шалгах төр хорооны үндсэн сэдэв болгосон юм аа. За үүн дээр бол улсын хурлын 126 гишүүнээс за тэр дундаа парламентэд судалдаа 5 намын нам болгоны дийлэнх хологон зурж улсын хурлын гишүүдийн 70% санал нэгдэж өнөөдрийн энэ хянан шалгах төр хороо байгуулсан юм аа. Нэгдүгürt, хоёрдугаарт хянан шалгах төр хорооны сонсголын дундуур сонсгол дээр зориуд худал мэдүүлэг өгөх юм бол энэ нь эрүүгийн хэргийн шинж чанартай байж эрүүгийн хэрэгээр хариуцлах та гэж би хурал эхлэхдээ бол хэлсэн байна. Тэгэхээр энийг бол гишүүдэд бүгдэнд нь дахин сануулмаар байна. Өнөөдрийн та бүхний хэлсэн бүх зүйл нотлох баримт болж үлдэж байгаа. Нэмэлт нотлох баримт цуглуулах хүрээнд бол өнөөдрийн сонсголыг явуулж байгаа. За олон хүмүүс хаалттай явуулах гэд яриад байна л та. За уучлаарай. Ард түмний эрх ашигыг ард түмний баялагийг ард түмэнд нь тайлагнах улсын хурл. Тэр дундаа хянан шалгах төр хороо хурлаа хийж яхад хаалттай өгнө гэж юм байхгүй ш. Хаалттай орлох гэдэг бол өөрөөсөө хаалттай орлолтоо. Энэ гэрээ байгуулж байхдаа та нар хаалттай орлохгүй байсан. Хаалттай орлолтно гэж тийм байхгүй. Тийм учраас өнөөдөр хянан шалгах төр хорон дээр 94,000 орчим
хуудас нотлох баримт цугласан ч 51% нь нууцын материалтай байгуулгын нууц, албаны нууц, төрийн нууц, маш нууц давсан. Гэхдээ хянан шалгах төр хороо ард түмнийг мэдгэрхээр хангахын тулд өнөөдрийн асуудлыг нээлттэй хийж байгаамаа. Энэ бол хянан шалгах төр хорооны гишүүдийн санал нэгдсэн зүйл байгаа. Зарчим. Тийм учраас хянан шалгах төр хорооны хүрээг хязгаарч гэсэн энэ онтргийн асуудлыг ярилцж байгаа. За хин нэг нь тодорхой ингээл ном барайл давшлаад ах хэрэггүй. Хангалттай номоо барьсан. Тэр номоо хэрэгжүүлсэн байсан бол өнөөдөр Монгол улс ингээд ноогдлаа шиг 19 он биш 37, 48, 49 он гээ ярихгүйсэн байхгүй. Тэр үед зүв байсан бол өнөөдөр бид нэр тэр үеийн алдааг засах гээд өнөөдөр ингээд хянан шалгах төрөөр байгуулахгүйсэн. Гэхдээ энэ дээр бас нэг зүйлийг гэлээ. Нэг Rio Tinto компаниг нэг буруутгах гэдэг юм биш ээ. Оюу толгой төсөл орж ирсэн нь зөв байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад Монгол улсын эдийн засгийн нэгс. Гэхдээ гадаадын компани байна уу, дотоодын компани байна уу, Монгол улсын хууль тогтоомжтой бол нийцээ явах хэрэгтэй. Харилцан ашигтай байх хэрэгтэй. Хуулийн тэгш зарчим үйлчлэх хэрэгтэй. Энд чинь уул нь энгийн зүйл шүү дээ. Эхийг асуугаагүй шүү дээ. Тэр үед үнэхээр эсвэлтгнүүд байсан бол өнөөдрийн хянан шалгалтын сонсголоор ингээл гарах хэрэгтэй. Ийм л богширсан асуудал 16 жилийн туршид байж. Өнөөдөр ард түмэн бүгдээрээ харлаа. Онтргийн асуудал монголчууд ардаас нь 16 жил хоцорч яваад байна гин. Уучлаарай. Онтрын оюу толгой 2004 онд албажуулсан гэрээ өнөөдөр хүртэл албажуулаагүй шүү дээ. Сүүлдээ арбитрж яваад 2025 оны 2 сарын 3-нд буюу энэ жил албасан ш. Гэхдээ та нар хоцорч явсан биш үү? Энэ хянан шалгах төрөөрөө сарын дараа байгуулагдсан байсан бол өнөөдөр бид нар ийм хянан шалгах төрөөрийн сонсголыг эргэж болсон. Яг гэх юм бол татварын алба хэрвээ бодлын нэгэд өгсөн бол лиценз шилжчихсэн. Шилжчихсэн байсан бол харин хоцорцсон. Оюутлогоо компанилоо энэ хоёр лиценз шилжчихсэн байсан бол өнөөдөр бид нар ийм эрх байх уугүй юу? Шаал өөр асуудал ярьж байгаа хэвс. Тийм учраас бид нар нэг хоцроод байгаа юм байхгүй. Урд нь хоцорж исэн байх. Энэ удаад хоцроогүй ш. Тэр үед гэрээ байгуулагч яхад англи хэлтэй хүн олдохгүй байсан гэж янз бүр ярьж байгаа. Өнөөдөр өөр шүү. 126 гишүүнтэй парламент дотор олон улсын банкнд ажиллаж байсан. Англи хэл битгийгэл та нарын төвшөнтэй адилхан гэрээ хэлцээрд орох хүчин чадалтай, хүч чадвартай зөндөө олон залуучууд ороод ирсэн. Тийм учраас өнөөдрийн хянан шалгалтын төр орог байгуулад ингээ хамтдаа шийдэл гаргахаа явж байгаа шүү. Өнөөдөр та нарын 16 жилийн хэрүүлэг одоо ингээ гарч ийн л та ингээ. Нэг нэгнтэй маргалдаал гэл. Та нарын өмнөөс ичиж чинь үнийг л гэдэг. Юу яриад байгаа юм бэ гэдэг юм байхгүй. Хийсэн алдаач чинь бид нар засгаа сууж байгаа шүү. Онтрыг ашиглуулах гэдэг нь ерөөсөө биш шүү. Онтрыг геологчийн тодорхой төвлөлд гарсан шүү. Нэг 76 бүтээн байгуулалт орсон бол тэр ашигланаа. Зөв шүү дээ, ашиглаа явна. Тэн дээр зүгээр Монгол улсын хууль тогтоомж биелэх ёстой, үндсэн хууль биелэх ёстой. Тэрнээс биш хууль тусдаа нэг компани тусдаа үйлчлэхгүй. Урд нь үйлчлүүлсэн бол одоо тийм байхгүй ш. Бид нар засал сайжруулаа явнаа. Тийм учраас энэ хянан шалгах төр ороонд дандаа анх удаа сонгогдсон гишүүд байгаа. 16 жилийн гарсан энэ алдааг бид нар засъя гэж. Урагшлая гэж байгаа. Та нар хоорондоо хэрэлдээд байгаа учраас л тэгж загнаагүй. Бид нэр энд загнасан хүн ерөөсөө байхгүй. За, дараагийн асуултанд хариулъя. За, Солонгоо дэд сайдын микрофоныг өгье. Оролцогчийн микрофон. За, болормоо гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь бол сая бас баясгалан гишүүн тодорхой хэллээ. Ontario Gold компани эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал бол оюутлогоо компани дээрээс удаадараа яригдаад дийлэнх олохороо шийдсэн байсан. Тэгээ ер нь бол хамгийн гол бидний бас анхаарах ёстой асуудал бид нар Ontario Gold компани эзэмшиж байгаа энэ тусгай зөвшөөрөл
то холбогдуулаад Монгол улсын хүртэх үр өгөөжийг одоо ямар байдлаар шийдвэрлэх юм бэ? Ашигтай хувилбар нь ямар юм бэ гэдгийг нийт тэргуунд аягүй сайн гаргаж ирэх хэрэгтэй. За тэгээ сая баяр цагт сайд хэлж байгаа л та тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ заавал байгуулах шаардлагагүй гэдэг. Гэхдээ оюутлогоо болон Rio Tinto компани байр суурь маш тодорхой байна. Саяас мөнхцөх захирал хэлж байна. Бид нар бол энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснараа гэрээт талбай гэж үзээд хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээнд хамруулахаар тооцоолж байгаа гэсэн байр суурьтай байгаа байхгүй юу? Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас Монгол Улсын засгийн газар болон Rio Tinto компани хооронд бас зөрүүтэй байсан одоо асуудал бол энэ өнөөдрийн энэ төр хорооны сонсголоор гарч ирж байна гэж үзэж байна. Тэгэхээр бол өмнө нь бас засгийн газрын ажлын дэд хэсэг дээр ажиллах хугацаанд бас гарч ирсэн манай ажлын хэсэг дээр гарсан дүгнэлт ямар вэ гэхээр энэ бол холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын хурлаар зөвшөлдсөний үндсэн дээр шийдэх шаардлагатай асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэмжээний асуудал учраас бид нар бас оюутлогоо компани дээр энэ асуудлыг шийдэх нь зохистой асуудал мөн үү гэдгийг бас нэгтэлж үзэх шаардлагатай. Нөгөө талаараа бас Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах холбогдох хууль зүйн үр дагавар эрсдлийг тооцоолохыг бас тус компанид бас зөвлөхийг Эрдэнэс оюутлага компанид уламжлах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг бол хөргүүлж ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ бол яг оюутлага болон Rio Tinto компани тайлбарлаад байгаа шиг зүгээр цохол шүрлээ шилжүүлээд шилжүүлэх төдий асуудал бол огт биш. Үр дагавар маш их ихтэй хилцэл байгаа. Тэгэхээр энэ үр дагаврыг сайн тооцоолж бид нараас шаардлагатай гэвэл хөндлөнгийн зөвлөх үйлчлэгээ авсны үндсэн дээр Монгол улсын эрх ашигыг бас хангуулах шаардлагатай. Тэгээ мэдээж засгийн газар дээр бас энэ талаараас хилцээ хийхээр бэлдэж байгаа гэсэн байр суурийг Ажуулдор Эрдэс Баялагын сайд дамжин сайд бас хэвлэлээр өгсөн мэдээлэлд дурдсан байсан. Ингэж бас хилцээ ихтэй бидний хувьд бол маш анхаарах ёстой зүйл маань Rio Tinto компанида бидраас адил хэмжээнд мэдээллийг тэнцвэртэй авсны үндсэн дээр хилцэлд орох нь зүйтэй. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа хугацаанд гарч ирсэн хамгийн тулгамдсан нэг асуудал бол мэдээллийн маш их зөрүүтэй байдал байдаг. Rio Tinto компаниас Монгол Улсын засгийн газарт өгдөг мэдээлэл маш их ерөнхий байдаг, маш явцуу байдаг, бүрэн дүүрэн мэдээлэл огт өгдөггүй байсан. Тэгээд үүнтэй холбогдуулаад бас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж ирсэн. Бид нар аль болох гадаадын зөвлөхүүдтэй ажиллаж ирсэн, мэдээлэл авч болох бүхий л их сурвалжаас бас мэдээлэл авч ирсэн. Тэгэхээр цаашдаа бас Rio Tinto компани Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгээд Монгол Улсын засгийн газартаа хамгийн гол нь тусгаар тогтносон бүрэн эрхт улсын засгийн газар штэ. Тэгэхээр бас адил хэмжээнд мэдээлэл хуваалцаад одоо хамтарсан одоо компанийнхаа оюутлага компанийнхаа үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах дээр анхаарал явах ёстой. Тэгээ өөр нэг бас хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой нэг анхаармаар байгаа асуудал цаашдаа бас засгийн газар дээр яригдаасаа гэж бодож байгаа зүйл бол оюутлага компанид холбогдуулаад үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ бид нар байгуулсан. Гэхдээ энэ гэрээний хоёр тал бол ерөөсөө оюутлага компани болон Монгол Улсын засгийн газар байгаа. Rio Tinto компани энэ гэрээн дээр гарын үсэг зурсан боловч гэрээний тал гэж ерөөсөө явдаггүй, холбогдох маргаанд ерөөсөө оролцдоггүй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн Rio Tinto компани энэ сонсголт дээр ямар байр суурьтай оролцож байгаа вэ? Онтрэ компани хувьцаа эзэмших гэж оролцож байгаа юу? Эсвэл оюутлага компанийн толгой компани одоо хувьцаа эзэмших гэдэг утгаараа оролцож байгаа юу? Эсвэл оюутлага компани дээр одоо менежмент хэрэгжүүлж За, Солонгоо дэд сайд 1 минут. Тэгэхээр бид нар бас цаашдаа анхаарах ёстой зүйл маань бид нар Rio Tinto компани маш хүндэтгэлтэй хандаг 3 дахь хөршийн одоо хөрөнгө оруулалт гээд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээн дээр бас үе үеийн засгийн газар хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Нэмэлт өөрчлөлт огт оруулаагүй. Бид нар бас Лондонгийн одоо арбитр дээр татврын маргаан одоо үргэлжлээд явж байгаа. Татврын маргаантай холбогдуулаад Монгол Улсын засгийн газрын эрх ашигыг хамгаалах зорилгоороос хуулийн зөвлөх зөвлөөд 2 сөрөг нэхэмжлийг гаргасан байгаа. Энэ сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулаад бас Rio Tinto компани оюутлага компаниас хангалттай мэдээлэл огт өгдөггүй, арбитрийн ажиллагаанд хамтарч ажиллахгүй байгаа. Тэгээс энэ оны 9-р сарын 22-ны өдөр Лондонгийн шүүхтээр Монгол Улсын засгийн газараас нэмэлт мэдээлэл нотлох харамд гаргуулах хүсэлт өгсөн одоо шүүхийн маргаантаас ялагдсан гэсэн мэдээлэл гарсан байгаа. Тэгэхээр энэ олон нийтэд бас нээлттэй мэдээлэл учраас энэ талаар бас мэдээлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгээд цаашдаа ч гэсэн Rio Tinto компани мэдээлэлээ бүрэн өгсөний үндсэн дээр яриа хэлцээнд бас хүндэтгэлтэй хандхаасаа гэж бодож байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За, дараагийн асуултанд хариулъя. За, 14 номерын фронт наран цог захирал.
За та бүхний өрөө амгалан айлтгая. За Балармаа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр Эрдэнэс Монгол компани тууз болвол энэ оюутлогоо компани Монгол талаас сууж байгаа туузын гишүүдэд бас өдөрдөмж шиглэл өгж ажилладаг байгаа. Тэгээ шаардлагатай үед бол Эрдэнэс Монгол компаниас санал зөвлөмж авдаг. Тэгэхээр энэ онтер оюутлогоо компани хооронд гэрээ байгуулах асуудал тууз дээр олон удаа бутсан гэдэг асуудал одоо түрүү шинжээчдийн дүгнэлтээр ярьж байна. Тэгэхээр энэ дээр бол бас манай компаниас бол энэ уг асуудлыг хилцэх нь бол Монгол талын үр ашгийг бууруулах эрсдэлтэй байхад бол одоо энэ асуудлыг дэмжихгүй байх, хилцэх асуудлыг хойшлуулах талаар бол санал зөвлөмж өгж ажиллаж байсан. За түүнээс гадна энэ асуудлыг ингээд оюутлогын тууз олонхоороо шийдсэн тохиолдолд эрх зүйн ноцтой үр дагавар гаргахыг бас анхааруулах гэсэн ийм чиглэл бол зөвлөмжийг өгж байсан. За засгийн газраас гаргасан одоо ажлын дэд хэсэг, хууль зүйн дэд хэсгээс ч бас ийм дүгнэлт гараад өнөөдөр энэ бас шинжээчийн дүгнэлтээр их олон баримтаар бас гарч ирж байна. За ингээд стратегийн бүлэг ордод энэ лицензийг хамааруулснаас хойш бол бид энэ өмнөх хууль эрх зүйн дүгнэлттэй ч холбоотойгоор ер нь энэ дээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой гэдгээр энэ бэлтгэл ажлыг хангах ажлыг эхлүүлсэн. За энэ юу вэ гэхээр одоо энэ тэзүүнд бэлэн болцсон дата нь арай тодорхой болцсон энэ ордын 2% эзлэх энэ хойд хүүгээгийн ээл нэг давхаргын одоо дата бэлэн байгаа. Энэ датаг бол хөрөнгө оруулагчдын тайлан болоод тэзүүдээр байгаа дата 1000 гаруй өвсгчийн датаг бол ирээдүйн одоо 70 жил 2100 он хүртэлх бүх тооцооллыг хийгээд энэ санхүүгийн загварчил боловсруулад ингээд энэ гарын хэрэглэгчийн гарын авдагыг боловсруулсан байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид Эрдэнэс Монгол компани дээр бол өмнө нь энэ ураны Орона майнинг компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний санхүүгийн загварыг боловсруулж, за энэ олон улсын хөрөнгө оруулалтын банк санхүүдээр хэрэглэгддэг энэ модулийг одоо манай Эрдэнэс Монголын мэрэгчлэтнүүд ингэж өөрсдөө боловсруулж олон улсын одоо зөвлөхүүдтэй хамтарч анх боловсруулж ингэж эзэмссэн. За яг энэ туршлагаа ашиглаад бол одоо энэ онтрогийн лиценз дээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад бид ямар параметруудыг ямар модуль ашиглаж хийх вэ гэдэг энэ санхүүгийн модуль угсраад за энэ дээр 5 хувилбарыг бол бид нар бодоод тооцоолыг бол хийцэн байгаа. Өөрөөр хэлбэл бол бид нар одоо хэлцээрийг хийхэд бол Монгол талаас тооцоо судалгаа бол яг энэ ээл1 наривчлсан хайгуул хийгдсэн талбай дээр бол бэлэн болцсон байгаа гэсэн үг. За товчхон энийг бол бид нар хэлцээний стратеги учраас нэг олон нийтэд ярихгүй гэдэг ийм тактиктэй энэ Эрдэс баялагын сайдад энэ одоо засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагчид танилцуулаад бас тодорхой хувилбарууд дээр нэмж ажиллаж байгаа. Зөв товчхон хэлэхэд бол энэ дээр Монголын талын 34% одоо ашигт малтмалын тухай хуулиар ногдох хэсэгт бол тусгай амнаатыг авах нь бол хамгийн үр ашиг өндөртэй хувилбараар гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг 2 тэрбум гаруй долларын үр өгөөж зөвхөн ээл1 хэсгээс бол гарахаар ийм тооцоо гарч байгаа. За хамгийн үр ашиггүй хувилбар нь болохоор яг одоогийн нөгөө 34%-ийг докторжуулсан одоогийн нөгөө Риотинтотой хийсэн хувилбараар явах юм бол хамгийн үр ашиггүй гэсэн ийм хувилбар гарсан байгаа. Тэгээ бид бол энэ 5 хувилбарын тооцоог энэ шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ийм хэлцээрт ашиглахаар ингээд бэлэн болгоод тооцоолоод дуусгасан байгаа гэдэг хэлье. За Балармаа гишүүн тодруулъя. За асуултанд хариулсан та бүхэндээ баярлалаа. За яг энэ онтретой холбоотой асуудлын сүүлийн 16 орчим жилийн мэдээллүүдийг бид нар нэгдсэн байр суурьнд хүрээд нэгдсэн дүгнэлт гарч ирж байна. За тэр дундаас би онцлоод сүүлийн жилтэй холбоотой сая Баясгалан гишүүн хэллээ л дээ. За энэ нотлох баримтуудтай танилцахад бол үнэхээр Монгол Улсын засгийн газрыг төлөөлж тузаж сууж исэн Баясгалан гишүүн бол маш зоригтойгоор энэ онтрогийн асуудал дээр шүгэл үлээсэн гэдэг нь бол одоо нотлох баримтуудаар ингээд биднэрт харагдаж байгаамаа. За тэгэхэд би Шон гээд оюутлогын тузын дарга танаас асуух гээд байна. За та энэ онтрогийн асуудал дээр шүгэл үлээсэн болохоор нь одоо өс санаж засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд руу Баясгалан тузын гишүүнийг Монголын талын төлөөлж байгаа хүнийг чөлөөлж өгөөч гэдэг бичиг явуулсан уу? За
За оюутлогоонд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хэнтон. In my role as the chair of the board, I have the responsibility to enforce the rules of procedure that are laid down in the foundational documents for the board. За тузын даргын хувьд бол тузын үндсэн баримтчид дүрм журмыг бол хэрэгжүүлэхэд хэрэгжилтэнд нь хяналт явах үүрэгтэй байдаг. And we had a very difficult situation, which is that the rules of decorum, which the chairman, Mr. Batnaramdul, has been carefully enforcing for this committee, were sadly regularly breached at the OT board meeting. За оюутлогоо төлөөлөл удирдах зөвлөлийн дэг хурлын эрц болон холбогдох дүрм журм. За 5 номер микрофон нэмэлт тодруулга. Can I just make a point? Because we have translation, I'm effectively getting half the time. Орчуудтай явж байгаа учраас хагас цаг явж байгаа учраас жоохон хугацаа сонгож If боломжтой. we could just be flexible for that. That's under the law. Needs to follow. Okay. So we had a situation where prior to my tenure as chairman, a number of complaints had been made through Oyu Tolgoi's whistleblower program about what was considered to be harassing behavior by some of the board members or a board member. За намайг тузын дарга болохоос ч өмнө бас тузын гишүүдээс холбогдох ажилчдаас дотоод шүгэл үйлдвэрлэх зарчмаар ч гэх юм уу одоо тузын гишүүний зүй зохистой зам байдал авиртай холбоотой зөндөө олон гомдлууд ирсэн байсан. I raised 2 formal complaints to Ertnes Oyu Tolgoi and to EMGL in March and in June of this year. За энэ оны 3 болон 6 дугаар сард 2 удаа албан бичиг явуулсан байгаа. Эрдэнэс Монгол улсын Эрдэнэс Оюу толгойн удирдлагуудад. Both of these complaints were also made without mentioning names to all the board members. So I did this in a transparent way. За аль албан бичигт нь бол хүний нэр дурдаагүй тузын гишүүдэд нь бүгдэнд нь хандаад одоо тузын гишүүдийн зохистой зан авиртай бие авч явах байдлын талаар сануулсан ийм албан бичиг байсан юм а. One of these was about clear breaches of confidentiality. Information that was shared at the board meeting that was commercially sensitive that was released outside of the board, which is a clear breach of the director's fiduciary responsibilities under Mongolian law. За нэг нь бол байгууллагын нууцлалтай холбоотой мэдээлэл төлөөлөл удирдах зөвлөлтөөр ярьж байгаа нууцын зэрэглэлтэй бүх мэдээллийг холбогдох мэдээллийг гэж хэлэх юм уу? Одоо зөвшөөрдгөө байгууллагын нууцын хуулийг зөрчиж тузаас гадуур бол задруулсан гэдэг үндэслэл байсан. Another concerned the repeated habit of raising unfounded allegations, personal allegations, defamatory allegations against individual members of the board or the management without then being prepared to provide any substantiation or any backup to that information, despite being invited to and asked to provide that. За тэгээд За тэгийн тухайлаар зохицуулж байгаа учраас тэгийн тухайлаар явна. За баярлалаа. За Болормог шин сүүлийн тодруулга. За асуулт санал хамт явж байгаа учраас би энэ дээр санал хэлчихье гэж бодож байна. За сая өөрийнтэй хариултаа суул ер нь одоо энэтэй холбоотой мэдээлэл задруулсан гэдэг үүднээс одоо энэ асуудлыг ярьсан байна. За би бол энэ дашамд онцгойлоод
Солонгоо дэд сайд болон Баясгалан туузын гишүүн, Цэранбат туузын гишүүнээр талархал илэрхийлмээр байгаа. Өөрийн мэд хэмжээний сүүлийн жил гаруй 2 жилийн хугацааны ажилтай холбоотойгоор энэ онтрын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрах, энэ засгийн газрын тогтоолуудыг гаргах ажлын хэсгийн дүгнэлтүүдийг бий болгож шүгэл үлээж за магадгүй одоо энэ дараа нь хариуцлага яригдах ийм байх эрсдлийг үл тоон олон нийтийн хэмжээнд энэ анхаарлыг одоо хандуулсанд би бол талархал илэрхийлэх ёстой. Энэний үр дүнд өнөөдөр бид энэ 100% нэгдсэн байр суурьтайгаар онтрын лицензүүд бол хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй Монгол улсын стратегийн орд юм а гэдгийг одоо баталгаажуулж чадлаа гэж. It's not a question. За болормоо гишүүнд баярлалаа. За Батэрдэн гишүүний асуулт засаг микрофоныг өгье. За баярлалаа. Хоёулаа Монголд ашигтай байх хэвээр. Монголын ард түмэн хожих хэвээр энэ дэр. Аль талдаа л хожих төсөл байх хэвээр болно. Одоо тэгээд нэгтэл нь хожоод байгаа юм шиг болоод ахарлын асуудал үүсэж байна л да. Онтрооч гэсэн адилхан. Нөгөө талдаа бид нар нэг л Монгол, нэг л зүгт байх хэвээр. Энийгээ бид нар бас дотроо хумсалж байгаа гэж ойлгож байгаа. Нөгөө талдаа энд тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж исэн, за өөрсдөө мэддэг мэдээлүүдэд хуваалцъягээд ирсэн хүмүүсийг манай сонсголт даргалагч бас загнаад иж болохгүй хаа. Ирээгүй хүмүүст нүгэлж чадахгүй мөртлөө ирсэн хүмүүсийг загнаад суугаад авах бас зүг харагдаж байна. Мөнхсөг захирал 16 жилийн хугацаалцсан өнгөрсөн хугацаанд бид нар мэдээлэлгүй байсаар байгаад өнөөдөр гинт ирээд ийм сонсч гин гэдээ ярьж байна. Та бүхнийг 6 удаа дуудсан шүү дээ. Та бүхэн өөр ирээгүй байхгүй юу? Тэр хурал болгон дээр энэ асуудлыг хөндөх гэж байсан юм болно. Тэгээд та бүхэн ирээгүй учраас өнөөдөр ийм асуудлууд хуралдчаад байгаамаа гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаар төрөн Алтайг ерөнхий сайд дассан манаас ерөнхий сайдаар ажиллаж байгаа цаг хугацаатай холбоотой ярьчих шиг боллоо. Ер нь тийм яриа байдаг л да. 2012 он, 2018 он, 2025 он. Онтроотой холбоотой асуудал үүсгэх тоолонд л оюутлоготой холбоотой асуудал үүсгэх тоолонд л засгийн газрын асуудал өндөгдөө гэж яригддаг. Тэгээ энэ дээр 2012 онд энэ онтроотой холбоотой асуудал, оюутлоготой холбоотой асуудал үнэхээр засгийн газрын орших ёс оршихуйд нөлөөлсөн үү гэдгийг та бас тухайн ерөнхий сайдаар ажиллаж байгаа өнөд хариулж өгөөч гэж хүсэж байгаа. Ерөн зүгээр яг хуу ингээ харахаар нөгөө чөтгөр детальд байдаг гэдэг шиг асуудал болоод байгаа. Би түрүүн асуугаад хариулт авч чадаагүй. Энэ ашигт онцмол газрын тосны хэрэглэх газар гол асуудал энд яваад байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл хуулийн шаардлага хангаагүй байхад 2004, 2006, 2007 онуудад ашигт онцмол газрын тосны хэрэглэх газраас 3148X, 3150X буюу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгасан. Энэ өөрөө ашигт онцмолын тухай хуулийн 15/2/22-ийн 1, 24-ийн 1, 22-ийн 1, 22-ийн 1, 22-ийн 2, 31-ийн 1-ийг зөрчсөн гэдгийг шинжээчнэр тодорхойлоод гаргаад хэлчихлээ. Энийг нэг нөгөө ихэд ерөнхийлөгчөөр ерөнхий сайдаар салбарын сайдаар ажиллаж исэн хүмүүс бас нөгөө талдаа мэдэхгүй л дээ. Энэ хайгуулын зөвшөөрөл маань өөрөө явсараад ашиглалтын тусгай зөвшөөрөл болчих. Нэгдсэн тайлан өгөхийг ашигт онцмол газрын тосны хэрэглэх газар байрлалын хувьд ойролцоо бараг хамт байдаг гэсэн томьёолоор зөвшөөрчих. Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө хийснийг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгээд баталчихж байгаа. 1 минут нэмээд өгөрөөд. За Батэрдэн гишүүнд нэмэлт 1 минут. Батэрдэн гишүүнд нэмэлт 1 минут. Байгаль орчны хамгаалах төлөвлөгөө хийснийг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө мөн байна гэж баталчихж байгаа. Тэгээ энэ өөрөө ашигт онцмолын тухай хуулийн 25/1-6-г бас ноцтой зөрчсөн юм үйлдэл болчих. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь хийгээгүй байхад үнэлгээг нь хийсэн гэдээ баталчихж байгаа. Ашигт онцмолын тухай хуулийн 25/1-7 бас зөрчиж байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргасан шийдвэр нь өөрөө ашигт онцмолын тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл, бусад эрх зүйн хэмжээг зөрчиж байгаа. Тэгээ эндээс хамаг асуудлууд яваад байгаа байхгүй. Тэгээ энэ дэр нэг хариулж өгөөч гэдгийг би дахиад хүсье. Онтрек HK компани 2025 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаар 201.4 тэрбум төгрөгийн үр төлбөр,
25.7 тэрбум төгрөгийн хоримтлагдсан алдагдал бүртгэгдсэн байна. Манайх жижигхэн компани гэдэг байгаа. Энэ дээр Онтрек компани ерөнхийлөгч Стефен Скот бас юу гэж бодож байгаа вэ гэдгийг. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За Батэрдэн гишүүн сая харин намайг загнасан гэж байна шүү. За хэрвээ загнасан сонсогдсон бол бас гэрчүүдээсээ хүлцэл өчөө. Загнахоо эмоц хэрвээ орсон бол загнах өөрөө би загнасан гэж бодоогүй. Тэгэхээр тэн дээр хүлцэл өчөө гэж бодож байна. За тэгээ бид нар хянаш шалгах төр хорооны хурлыг бол аль болох мэрэгжлийн түвшинд явуулахыг бүгдээрээ хичээж байгаа. Тэгээ өнөөдөр бас эрсч сайн байсанд бас гэрчүүдэд бас баярснаа хэлэх ёстой бид нар. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. 1 номерын микрофон. За их олон жил өнгөрсөн л дээ. 14 онд ер нь манай засгийн газрын огцруулаг юм шүү дээ. Яг томьёол нь бол Алтан үеийн огцруулсан юм шүү дээ. Тэгээ ерөнхий сайд огцрохоо засгийн газар огцордог. Ер нь би тэгээд эндээс надад нэг насч буцсан юм байдгүй. Зүгээр энэ юу гэж ойлгосон гэхээр монголчууд нэгдвэл байхгүй бол хүний зууш болдгийм байна гэдэг яруудад харуулсан. Та нар тэр хинчүүлээ сэм буушгүй нэг нөхрийг Алтан үеиг гэж Монгол улсын ерөнхий сайд огцорсны дараа олон улсын телевизээр ярьсан яриаг сонсороо. Ер нь сонсохоор нэг явуулаарай. Тэгээ би тэрний дараа жоохон харамсчихсан. Бид нар ч улс биш ах юм шүү. Монгол улсын ерөнхий сайд огцорохоор тэнд байсан нэг Монголд нэг хөрөнгө оруулсан нэртэй компани захирал их л баярлангуу за дараачийн нөхдөдтэй хэл ам олж болох байлгүй ухаантай юм ярьж байгаа штэ. Батэрдэн гишүүн баярлалаа та чухал асуудал хүндсэн. Би одоо нууц гэдэг нь түрүүн ингэж ийм агуулгаар хэлсэн. Ард түмнээс нуух юм ширхэж байхгүй. Би өөрөө ирээд ингээд энэ ерөнхийлөгч байсан койргоо хүртэл бид ярьж штэ. Энэ хөрөнгө оруулагч нэртэй кавижхэнд байдаг нөхдүүдэд бас хөргмөөргүй байдаг л байхгүй юу? Ер нь цаашдаа. Тийм учраас би улсын хурал дээр хэд удаа хаалттай хуралдаа хийгдэг. Тэр бол ард түмнээс нуух гээгүй. Ард түмдээ бол ингэ ярих хэвээр. Хөрөнгө оруулагч талд бүх мэдээлэл бас өгмөөргүй байдаг жижиг сажиг асуудал гардаг учраас юм гарсан. Тэгэхээр хэцүү. Би одоо энэ манай дараачийн засгийн газрууд бол жоохон мохцсон. Оюу толгойн одоо баяр цагт мэдж байгаа. Тэр оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэж бараг л Монголын хамгийн тэнэг хүн хэлэндээ. Тэр манай засгийн газар тэг хэлсэн баг. Одоо Дэмбэрлэгөө сууж байгаа сая гарлаа. Наадвал чи хөрөнгө оруулалтаа овэж харахгүй ш дуучлаар. Та бол ингэсэн ш Дэмбэрлэгөө. Одоо хөрөнгө оруулалтаа нөгснийхэн дараа аажмаар 51% болгоо энэ ерөнхийлөгч их хурлын дараа хоёрыг тийм тогтоолтой байхгүй. Тэрнийг зориглож гаргаж ирээд өөрчлөе гэсэн амтэн одоо хүртэл гарч ирэх байгаа шүү дээ. Юу гэж бас манхардуулдгүй гэхээр наад 57 чинь биелдсэн байхгүй юу да. Биелчихсэн. Одоо тэгж хэлээд хаацсан тохиол байгаа. Ер нь дахиад ийм өгүүлбэрийг та нар шалгах хэрэгтэй. Өнөөдрийн хүртэл хийгдсэн оюу толгой тгийсэн гэрээ бол Монгол улсын хууль тогтоомжийг бүгдийг хангаж байгаамаа гэдэг өгүүлбэр бас байгаа. Тэрнийг эднэр ишилдэг, өөдөөс ч авч ярьдаг. Бүх юм хуулийн дагуу хийчихээд байгаа та юугаа одоо донгосоод байгаа л гэдэг ийм л юм болдог. Ийм байгаамаа. Тийм учраас бид нар би яагаад дандаа нэг улс гэдэг нэг ойлголцтой байх хэрэгтэй гэхээр хэн нь юу хийгээд ямар алдаанд хүрээд хэн нь юу хийгээд тэрний хэн яаж засах гэдэг дээр л бид нар бие биенээ нөхөж явах хэрэгтэй. Бид нар одоо яахаараа одоо 9 онд хийсэн гэрээнээс бид нар хохирол хүлээгээд явж байгаа хувьд яахаараа баялаг ашиглуулчаад өөрснөө гуйлагчин царайлаа сууж байгаа. Бидний ард түмэн юу хэлэх юм? Арга байхгүй шүү дээ бид нар. Тийм учраас би та бүхнийг манай энэ хурал зохион байгуулж байгаа хүмүүсийг зөв тиймээс их хурлын 90 гишүүн гар хэсэг зураад энийг хий гэдэг чинь ард түмний хүсэл зоригийг л илэрхийлж шүү дээ. Харин зүгээр энэ дотор ирсний цагнаад ээж болохгүй ирээгүй нөхдүүд олж ирдэг тийм сайхан цаг ирэх л байх та. Баярлалаа. За Батэрдэн гишүүний нэмэлт асуултанд тэр ашигт малтмал газрын засгийн газраас хүн байна уу? Олон маш тодорхой асуулт асууад байна л да. Ашигт малтмал газрын засгийн газар. За ашигт малтмал газрын засгийн газраас төлөөл 5 номерын фронт өргөх үү? Нэг чухал асуулт. Тий, бас хэд хэдэн гишүүд бас энэ дээр
түрүүн ганцруу гишүүн бас асуусан хариулт авч чадаагүй. Тэрэн дээр мэрэгжлийн төрийн байгууллагаас хариулт өгье. За өөрийгөө танилцуулаад гишүүний асуултанд хариулна уу? За ашигт малтмал газар насны газрын кадастрын хэлтс төлөөлөлд оролцож нэгтлэг гэж юм байна. За түрүүнд өмнөх бас юун дээр хэлцүүлэг дээр бас яригдж шүү лээ хэд хэдэн удаа. Энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн сонголтыг хууль зөрчилд огт нь сунгаад байна гэж. Энэ хуучин бол 97 оны хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөлт онцлогтой холбоотой хайгуулын тусгай зөвшөөрлтийн сонголт бол хийгдэж исэн юм байна. 2006 оны шинжилсэн хуулиар бол арай өөр зохицуултууд орсон байгаа. Тэгэхээр энэ тухайн үед сонгож исэн тухайн үед хариуцж исэн албан тушаалнууд нь бол хариулах байх гэж бодож байна. За ашиглалтын тусгай зөвшөөрлийг дөрөвнөөс өмнөх сонсох хэлцүүлэг дээр нэг хариуцж исэн кадастрын хэлцээний дараа нь бол хариулж ах шүү лээ би. Мэдээлэл очиж ашигт малтмал газрын насны газар очиж мэдээлэл авсаа. Энэ дээр бол хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосоо гэдэг дээр хариулт өгж байгаа шүү байлээ. За төлбөрүүдийн хувьд бол бас ярьж байгаа шүү байсан. Тухайн компани өөр компани нэрээр өмнөх хэлц юун дээр бас ярьж ирсэн дээ. Тэгээ. За. За Батэрдэн гишүүний Онтретой холбоотой бас асуулт үлдчихлээ. За Онтре компани төлөөлөөс хариулах уу? За 10 номерын фрон. So if I understand the question, there is some question around the conversion of to the mining license. I didn't quite understand the question. Би асуултаа зөв ойлгосон гэдэгтээ итгэлгүй байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хөрвүүлэх тухайд асуугаад ирсэн үү? Юун тухайд асуугаад ингээд. За 10 номерын фон нэмэлт тодруулга. Дарах хэрэггүй. 2025 was a particularly costly year for Entree because we were trying to develop a new legal framework with Oyu Tolgoi, which would improve the benefits to all parties that are involved in the Entree joint venture, and we incurred significant legal costs. So that was our biggest challenge for the year. За энэ зарлалын тухайд тайлбарлахад 2005 он бол үндсэндээ биднэрт бол зардал өртөг зардал ихтэй он байлаа. Учир нь бид нэр оюу толгойтой бол хамтын ажиллагааны цар хүрээг одоо хууль эрх зүйн үндслээр бас томьёолж тэр хууль эрх зүйн бичгүүдийн одоо бичиг баримтуудын гарах үүднээс хуулийн зөвлөгөө авах маш их өртөг зардал гаргасан юм а. In addition, in 2025, there was the first development costs on the pre-development work on the Panel 1 underground development outside of the ore body footprint. So it was larger than normal for us, but it was, yeah, they were the two items that were different. За энэ үр хоригдлогдсон бас хоёр дахь шалтгаан гэх юм бол панел нэгтэй холбоотой дахин одоо төлөвлөлт хөгжилттэй холбоотой зардлууд ихээр гарсан юм. За Батэрдэн гишүүн нэмэлт тодруулга. За энэ ашигт малтмал газрын тосчны газар тухайн хэрэглэх газар гэсэн үг. Ашигт малтмал газрын тосчны хэрэглэх газар маш хариуцлагагүй. Энэ газар хэрвээ хайгуулын лицензийг хууль бусаар сунгаагүй бол хууль бус хайгуулын лицензээр ашиглалтын лиценз хууль бусаар олгоогүй бол байгаль орчны маш олон үнэлгээ, маш олон хууль эрх зүйн орчныг зөрчиг бол өнөөдөр ийм асуудал бид нар ярих ёсгүй юу гэдэг асуудал байгаа. Оюутлогын гэрээ хэлцээртэй холбоотой асуудал яригдаа сая бас нэмдэр цайд гараа авчлаа л да. Уул нь
Засгийн газраас улсын хурлд орж байгаа бүх асуудлууд хууль зүйн яамны дүгнэлттэй орж байгаа. Тэгээ уул нь би Нямдар сайдаас ямар дүгнэлтүүдтэй оруулжсэн бэ гэдгийг асуух гэсэн. Дээрээс нь сая одоо л ингээд оюутлоготой холбоотой асуудал нээлттэй юм шиг юм ярьчлаа бас нөгөө талдаа. Ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайдаар ажиллаж исэн хүмүүс байгаа учраас тэр үе та нар ер нь нууцлаадсан юм. Олон нийтэд мэдээлдэггүй байсан юм уу гэдэгт дээр яг тодорхой хариулт өгөх. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. 3 номер микрофон. За баярлалаа. За тэгэхээр ер нь энэ та бүхний манай энд одоо гэрчээр олж байгаа хүмүүсийн хариулж байгааг харахад бол маш их олон бачаар нууцлагдсан юм байна. Уг нь яг нэг тогтцоо уламжлалаар бол аюулгүй байдлын зөвлөлийн материал нууцын зэрэгэлтэй байдаг. Тэгэхдээ одоо ч энийг авч эргээ харж чум юугаар нууцлах вэ гэдгээ бас бодохгүй бол бүх юмаа нууцлаа. Тэрний цаана бас болчимгүй зохисгүй юм нуугдж явах магадлал байна. Тийм учраас би одоо манай Дэмбэрэл дарга, манай Алтан уугийн сайд гэдэг аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан улсууд байна. За бас засгийн газар их хурлын гишүүд байсан улсууд байна. Тэгээ ер нь одоо энэ нууц гэдэг энэ ойлголтыг нууцынхаа хуулийг өөрчилдөг юм уу? Ер нь энэ аж ахуйн байгууллагын хоорондын гэрээ, дотор төвийн гэрээгээс нууцлахаа болио. Энэ бол дандаа энэ том компаниуд ашигтай байдаг. Яг бол ард түмнээс нуудаг. За 3 номерын микрофон нэмэлт 1 минут. За тэгээд тийм учраас энэ том компаниуд бүх дэлхийд ингэж дандаа нууц гэрээ хийж ард түмнээс нууж хэдэн албан тушаалтнуудаа найрч ингэж одоо мүлждэг. Тийм учраас бид цаашдаа энэ өөрсдөө тэр дэдэргүй улсын хурл байна, засгийн газар байна, ерөнхийлөгч байна, бусад яамдууд байна. Одоо нууцлаад байх хэрэг байхгүй. Тийм учраас өнөөдөр шиг энэ бүх гэрээг нууцаас нь гаргахыг гэсэн саналтай байна. Ерөөсө бүх гэрээг нууцаас нь гаргаж ийж тэгжээж нэг учир нь олдох юм шиг байна. Тэгэхгүй ингээд нэг нууц юм яриад, нэг дутуу яриад, битүү яриад байх тийм юм байна гэж. Хоёрдугаарт бол би хамгийн хохирсон хүн гэж одоо хэлэхэд хийсэн. Манай Алтан ууг огцорсноо ярьж, би шоронд орсон ямар ярилтай биш. Энэ оюутлогын гэрээ суулж. Тэгэхдээ ер нь 16 жилийн өмнө алдаа гаргасан гэдэг нь бид нар одоо эмзэглэлгүйгээр хүлээж авах хэрэгтэй. Та нар одоо ингэж бидэрт ярьж байгаа чинь би өөр яг хувь хүний хувьд алдаа гаргаагүй гэж магадгүй. Гэхдээ энэ одоо үеэ төлөөлөөд бид нар алдаа гаргасан. Тийм учраас өнөөдөр За 3 номер микрофон. Нэмэлт 1 минут. тийм учраас их хурлын гишүүд ингээд залуу гишүүд ингэж харин зориг гаргаж ингэж ярьж байгаа бол бид одоо эмзэглэж хүлээж авах хэрэггүй. Нямдарч одоо гараа явж байгаа маш буруу байна. Яг энэ гэрийг хийхэд оролцсон хүн шүү дээ гэж ярих юм бол. Тэгээд одоо энд ингэж хэнийг загнаад байгаа гэж гарч. Загналгүй яах юм чинь. Энэ үеийг за бүхэлд нь үеийг биш хэд бол одоо энэ гэрийг оролцсон хүмүүсийг загнана. Бид одоо загнуулъя. Гэхдээ нэг одоо баярлаад байгаа биш. Энэ алдааг засъя гэдэг утгаараа. Тийм учраас та бүхэн зориг гаргаж энийг барьж яваад ингээд сонсгол хийгээд явж байгаа сайн байна. Би энэ гэрээг бол эсэргүүцсэн хүн, эсэргүүцсэн бол шоронд орсон. Гэхдээ би бол одоо бидний үеийг ийм гэрээ хийсэн алдсныг одоо та бүхэн маань өнөөдөр засах гэж оролдож байгаа бол би дэмжиж байна. Тийм учраас бол одоо би энэ засах ажлыг хийхэд бид оролцъё. Би харин баяр цогц сайд хэлж байгаа. Одоо бүгдээр туслая л да. Энэ одоо үнэхээр ийм алдаа гаргацсан гэдгийг одоо зөвшөөрөе л дээ. 16 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ харин яаж За 4 номерын микрофон Дэмбэрэл дарга. За баярлалаа. Энэ Улсын хурлын 40 дугаар тогтоолын 2 дахь заалт, 3-ын 2 дахь заалт. Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон гэлцээ хийх ажлыг илт тод явуулж, уг ажлын явцыг Улсын хурлын эдийн засгийн байнгын ороонд тухай бүр танилцуул гэж. Гол Улсын хурлын гаргасан илт тод явуул гэсэн шийдвэр бид бүхний өмнө байж л байна. Хэн гэрээг нууц энд оруулыг санал гаргадаг байна. Монголын хуулийг сахиж биелүүлнэ гэж амлаад байсан яалаа.
Энэ одоо 16 жил 30 жилийн чи хагас өнгөрлөө шүү дээ. 16 жил 60% нь авч энэ хөрөнгө оруулалтын За нэмэлт 1 минут 4 намрын микрофон. За энэ 16 жилийн менежмент явуулсны ч үр дүн Монголын ард түмний тухайд бол бид гаргаж өгсөн шийдвэрийн эцдийн хувьд менежмент муу хийсэн гэж бодож байна. Баримт. Энэ ажлын хэсэг энэ менежмент муу болжээ. Энэ эротианта, энэ авингаа манц дэлхийд одоо шалгарсан их менежмент явуулдаг газар гэж ойлгосон чинь бүр бидний итгэлийг алдагдуулахар болсон байна шүү дээ. Яаж итгэх юм? Цаашдаа энийг бол баримт болгож аваач. Муу менежмент явуулсан. Үр дүн монголчуудыг хохироосон сая даваас өрн гишүүн хэллээ. 4 дахин илүү орлогыг өөртөө хураасан. Манай татварын орлогоос авч байгаа хувь 29%. За 4 номерын фронт нэмэлт сүүлийн тодруулга. Монголын талын ашигт малтмлын авч байгаа төлбөр 5%. Энэ нөхдийн менежмент явуулахад гаргасан менежментийн зардал нь нийт төслийн 6%. Харж байна уу? 6% ийм их ашгийг баас татвараас чөлөөлүүлсэн байна. Татвар ногдох орлогоос. Чи арай хэтэрч байгаа юм биш үү? Тэм учраас энэ одоо менежментийн энэ явж ирсэн багт манай улсын их хурлын гишүүд дүгнэлт хийж улсын их хурлд оруулаач. Энэ менежментийг сайжруулахгүй юм бол эдгээр чинь манийга дөнгөчөөд одоо шинэ энэ ойдлогын захирал томилогдсон гэлөө. Шинэ менежмент хэрэгтэй баха. Монголчууд бид ингэж хохирч чадахгүй шүү. За нэг номерын микрофон алтуйг ерхий сайд. За баярлалаа. Ер нь би санал нэг байна л дээ. Ер нь нэг ил тодл байх хэвээр. Манай засгийн газрын үед одоо та нар бас нэг архив үзчихээр. Би нэг он сар өдөр хэлээд шүү дээ. Монголын түүхэнд бол би одоо бүх түүх яриад байх уу? Сүүлийн үед 2013 оны 2 сарын 1-ний өдөр улсын хурал дээр би ерөнхий сайд байхдаа оюу толгойн асуудлаар юу болж юу эс болж байгааг илэн далангүй ярьсан байгаа. Мэдээлэл хийсэн байгаа. Тэрнтэй холбогдуулаад улсын хурлын гишүүд маш их юм асуусан, ярьсан. Ерөнхийлөгч хэлбэрээр суусан. Энэ бичлэгийг болоод би ямар нэг арга болоод дол нийтэд хүргэнэ гэж бодож байна. Би бол уулаасаа нээлттэй ил тод байдлын төлөөхөн Монголын манай засгийн газрын нэр нь ч өөрөө шинжлэлийн засгийн газар битээ хуучинсаг царайлаад бай гэсэн үг шүү дээ. Ер нь. Тэгэхээр ингээд шинжлэлийн засгийн газар 11 төвөөс эхэлсэн. Тэгэхээр одоо би бас танд санаж ерөөсөө бүх юм нээлттэй байх хэрэгтэй. Бид нар нээлттэй. За 2 номерын from 2 цагт дарга. За энэ хилцүүлгээс өмнө зөндөө олон юм бол нууц байсан гэсэн зөндөө яриануд гарсан. Тэгээ би зарим нэг нь бол үгүйсэх шаардлага байгаа. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг 2 удаа улсын их хурлаар хилцэхэд энэ бүр нээлттэй хилцэгдсэн. Өглөөнөөс ахуулаад бүр шөнө болтол 19-ноос 2009 оны 8 сарын 19-ноос 25-ны хооронд. Өмнөх нь мөн адил. Дээр нь энэ гэрээ байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр болсон цагаас 3 яам, 1 компани, дээрээс нь энэ оюутлогын компани ингээд 5 компани вебсайтн дээр бүгдийг тавьсан. Бүгдээрээ ил тод байсан. Хувь нийлүү. За 2 номерын фронт 1 минут. 2009 оны 10 сарын 6-нд гарын үсэг зурсан гэрээнд хөрөнгө оруулалтын гэрээ яг тэр өдөр бас хувь нийлүүлэгчдийн гэрээнд
энэ хоёр гэрээ 2010 оны 3 сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр болсон өдрөөс нь бүгдийг нийлт тавьсан. Яг тэгвэл энэ 6 сарын хугацаанд хүчин төгөлдөр болоогүй байсан учраас ил тавиагүй байсан. Энэ хооронд хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр Эрдэнэс эмжээлийнхэн нууц гэдэг тамгаа дарцсан байсан. Тэр хүчин төгөлдөр болоогүй хугацаанд нь шүү. Хүчин төгөлдөр болсон бүх өдрөөс нь хойш 3 яам 2 компани вебсайтн дээр бүгдийг нийлт тавьсан. Одоо ч байгаа. Ийм зүйл байгаа шүү. Ягаад гэвэл нууцлах юм бол байхгүй. Ил тавьж ижил бид нар яг түрүүн За Батэрдэн гишүүн сүүлийн тодруулга. За баярлалаа. Улсын энэ ашигт малтмал газрын төсний газраас 4 хүн байна. Баяр мандал, Даваацогт, Баянбаатар, Искан Очир гэдэг. Ган Очир гэдэг өглөө нөгөө тэзүү хамаагүй штэ, амьдрал штэ гэж яриад байдаг нөхөр. Хаана байна? Би та бүхнээс л бол асуугаад байгаа байхгүй юу? Ашигт малтмал газрын тосны хэрэг хэрэглэх газар дээрээс энэ бүхэн улбаатай байна. Тэгтэл та. Тэнд хайгуулын лиценз, ашиглалтын лиценз бүгд тэнд хийгдсэн байна. Энийг ерөнхий сайд нэнэгүүлэхэд сангийн сайд юм уу? Сайд нар яг нэнэгүүлэхэд мэдэхгүй байхгүй юу? Тухайн уулуурхан яам буюу өнөөгийн аж үйлдвэр эрдэс баялагын яам хариуцчихсэн, хариуцах ёстой нөгөө талд. Тэгээ энэ хууль бус юмнууд тэнд явагдаад байсан. Бид нар энд тэр хүмүүс нь байхгүй. Тэр үеийн сайд ерөнхийлөгч их хурлын даргыг суулгачаал юм яриад байна л да. Та хариулт авч чадахгүй байна. За Батэрдэн гишүүн асуудал л да. Ашигт малтмал газрын төсний хэрэглэх газраас тухайн үедээ нэртэй байсан. Ажлын албанаас. За Баяр мандал дарга хариулах уу? За 5 номерын фронт ирсэн. За та бүхний энэ орон аймаглан айлтгая. Би 1922-оос 2022 оноос 2024 оны хооронд Ашигт малтмал газрын төсний газрын даргаар ажиллаж байсан. За яг энэ өмнөх юуг нь бол мэдэхгүй байна. Тэр түрүүн бас хэлсэн. Манай тэр кадастрын хилцс. Энийг бол яг ашигт малтмалынхаа хуулийн дагуу кадастрын хилцс хариуцдаг. Кадастрын дарга бол түрүүн 2006 хүртэл нөгөө өмнөх 96 оныхоо хуулиар явж исэн. Тэр зохицуулалтаараа явж исэн гэж хэлсэн. За 5 номерын фон нэмэлт 1 минут. Өглөөний хурал дээр тэр даваа цогтгсон баха тийм ээ. Тэр үеийн ашигт малтмалын газрын кадастрын хилцээний дарга тэр олгосон хүн өөрөө хариулж явах шиг байсан. За миний хувьд бол 22 он бол томилогдсон. За өмнөх бол одоо энэ буруу олгоцсон асуудлыг бол одоо тэр үеийн улсууд нь хариулах байх. За энэ хүрээд гишүүд за нэмэлт сүүлийн тодруулга байгаа. За 5 номерын фон сүүлийн тодруулга 1 минут. Тэг түрүүн бас төлөвлөгөө тайлангийн тухай асууж ирсэн. За 2016 оноос 23 оны хооронд бол Онтри компани бол X тайлан өгж исэн байлээ. Үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Мөн 2018-аас 24 онуудад бол үйл ажиллагаа явуулахгүй гэсэн тухай X тайлан өгж исэн байна. За 25 онд бол уулын ажлын төлөвлөгөөгөө өгж явж хагаад 2 дугаар хагаст энэ ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл ажиллагаа тодорхой хугацаанд зогссон тул одоо 2 дугаар хагаст хийхэд төлөвлөгдсөн ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа бол 2025 оны 8 сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. За мөн одоо 9 сараас эхлээд энэ Онтригийн талбайгаас одоо өөрийнхөө За энэ хүрээд гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. За өнөөдрийн жавхлан шивэд толгой ашиглалтын тухай шийдлийн
талбай нөөцийг тогтоож үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар 3 сэдвийн хүрээнд Хянах шалгалт төрөөрөний нотлох баримтыг шинжилэн судлах сонсголыг зохион байгууллаа. За өнөөдрийн сонсголд нийт эрүүл зохих 153 иргэн албан тушаалтанд гэрчийн мэдэгдэх хуудас хөргүүлснээс 91 гэрч буюу 78% эрсдэлтэй оролцсон байна. Тэгээд нийт одоо үүргээ хүлээж хурж ирж оролцож бид бүхний асуултанд хариулсан гэрчүүдэд бас талархснаа илэрхийлье. За Хянах шалгалт төр хорооны нотлох баримт шинжилэн судлах сонсголын өнөөдрийн хуралдаан өндөрлсөнийг мэдэгдэе. За дараагийн сонсгол 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагаас оюутлогоо компани хөндлөгчдийн гэрээ нэмэлт өөрчлөлт дахин тодтогсны санхүүжилтийн хүүгийн хувьд түүний олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ холбогдох үр дагаврын асуудлаар үргэлжлэх болно. За үргэлжлүүлсэн та бүхэндээ баярлалаа.